фаунд двигатель. Глобальное развитие становится все более неравномерным. If there is former president, even та бүхний энэ орон амгалан айлтгая. Тэгэхээр өнөө орой би хөгжлийн стратегийг тодорхойлох гэсэн энэ сэдвээр та бүхэнтэй ярилцлага хийгсэн. Тэгэхээр энэ ерөнхий цаад араам нь юу гэхээр энэ хавар бид нар багш нарын эрдэмтний хурал дээр манай тэнхимийн багш өнөр багш бүтрийн тавьсан илтгэл дээр цуурлаад ярих юм сонирхолтой байна. За тэгэхээр яагаад иймэрхүү маягийн юм ярих болсон бэ гэдэг шалтгааныг би та нарт харуулъя. Тэгэхээр дэлхийг шинжлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг ийм бичиг баримтын сая 2015 онд батлагдсан байгаа. Тэгээ энэ бичиг баримтын үндэс нь юу байсан гэхээр 2000 онд мянганы хөгжлийн зорилтууд гэдэг энэ бичиг баримтыг бас батлаад тэгээ ингээ 15 жил болсны дараа дахиад 15-аас 30 оны хооронд дахиад 15 жил тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдэг энэ бичиг баримтыг нүүбийн 70 дугаар чуулганаар 193 орны төлөөлөгчд орж баталсан байна. За тэгэхээр энэ үндсэн энэ бичиг баримт нь яадаг вэ гэхээр нийтдээ ийм 17 зорилтыг хангахын тулд улс орнууд хөгжлөө яаж төлөвлөх ёстой юм, яаж хөгжлийн стратеги гаргаж ирэх ёстой вэ гэдэг талаас батлагдсан ийм тунхаг бичиг байгаа. За тэгээд энэ байгаа энэ зорилтуудыг ингээ харахтай нөгөө бидний хүсээд идэг бүх юмыг бичсэн байгаа. За нэгдүгээр нэг ядуурлыг устгах гэж 2030 он гэхэд бүх улс орон ядуурл огт байхгүй болно. Тэр гоё байгааз тийм ээ. За дээр нь яг хөөхөр үлсгэлэнг зогсооно. Тэгээд эрүүл мэнд болон чанартай боловсролтой болгоно гэдэг ингээд тэгш бус байдлыг устгахч гэдэг юм уу энэ хөгжлийн төлөө бүх нийтийн юм түншлийг бий болгоно гэдэг энэ бүх зорилтуудыг дэвшүүлсэн. За тэгэхээр энэ зорилтын хүрээнд дээр нь ийм 2008 онд манай улсын хурлаар мянганы хөгжлийн зорилтод тулгуурсан үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг энэ бичиг баримтыг баталсан байгаа. За энэ нөгөө өмнө нь манай ерөнхийлөгч асан инк 2 гаан санаачлагаар энийг баталсан. Тэгээд энэ цогцын бодлоготой манайх чинь үндэсний хөгжлийн үзэл баримталтай мөртлөө энийг ерөөсө ярьдаггүй байсан. Ийм хөгжлийн бичиг баримт баталчаад тэгээд энийг яаж хэрэгжүүлээд байгаа энэ нь яг хаана яваад байгаа гэдэг нь огт мэдрэгддэггүй тийм хөгжлийн бичиг баримт баталсан. За тэгээд 2013 онд ерөнхийлөгч элбэгд орж том төрөөс ухаалаг төрлөө гэдэг ийм илтгэл тавьсан байгаа. За тэгэхээр энэ илтгэл дурдаад тэгээд ингээд төрийн байгууллагууд төлөвлөлтөнд суурилсан тийм ухаалаг удирдлага руу шилжих ийм үүргийг өгсөн. За энэ үүргийн хүрээнд 2014 онд улсын хурлаас даргын захирамж гараад Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж улсын хурлд мэдүүлэх ажлын хэсэг томилсон байна. За энэ ажлын хэсгээ яг үндсэн суур нь хаана явж байсан гэхээр үндэсний хөгжлийн хүрээлэн гэж энэ ерөнхийлөгчийн дамгын газрын дэргэд байдаг, шинжилгээ академийн давхар харьяатай юм хүрээлэн байдаг. За энэ хүрээлэнгийн хүрээнд энэ ажил хийгдээд тэгээд нэг ийм ном хэвлэгдсэн байна. Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлого гэсэн ийм төсөл 2015-аас 40 гэсэн ийм ном хэвлэгдсэн. За гэхдээ энэ номын дагуух бүх бичиг баримт бол улсын хурлаар орж батлагдаагүй. Энэ үндэсний хөгжлийн хүрээлэнгийн веб сайтн дээр бол байгаа. Тэгээ номоор ингээ хэвлэгдсэн. Гэхдээ энэ батлагдаагүй бичиг баримт гэсэн үг шүү. За энэ бичиг баримтын хүрээнд яасан байгаа вэ гэхээр 5 төрлийн салбар бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг энэ хүний хөгжлөөс эхлээд тэгээд ингээд хүний амьдралын орчныг сайжруулах хүртэл энэ орчин үеийн инновацийг нэвтрүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэдэг ийм 5 бүлэг маш олон бодлогоодыг хэрэгжүүлэх ийм бичиг баримт боловсруулсан байгаа юм л да. За тэгэхээр энэ бичиг баримтын хүрээнд Монгол хүн гэж яг ямар хүн байдгийм бэ гэдгийг тодорхойлох жишээлбэл нэг ийм оролдлогыг хийсэн байлээ. Тэгэхээр Монгол хүн гэдэг бол жишээлбэл эрх мэдлийн хүлээн зөвшөөрөх байдал маш муутай. Тэгээд нөгөө талаас бие даан хамтран ажиллах хандлага тааруутай.
Тэгээд үүрэг оройлны хандлага нь харин арай гайгүй энэ нэг цэнхрээр Монгол улсыг дөсөлдсөн байгаа учраас энэ илүү гачаа төрж байгаа хэсэгтэрээ сайн, дочоо орж байгаа хэсэгтэрээ муу байгаад байгаа юм л да, тийм ээ. Тэгээд урт хугацааны бодлогыг баримжаалах хандлага бол маш муу. Энийг ерөөсө баримтлахгүй түрүүн би хэлсэн шүү дээ, тийм. Бодлого баталчаад тэрийг ерөөсө ярьдаггүй байсан ийм юу зан төлөвтэй ард түмэн байна гэж энэ дээр тодорхойлсон байна лээ. За тэгээд би хавар 2017 оны 4 сард байхад нэг ийм хөгжлийн үзэл баримтлал ярилцах нэг урилга ирсэн. Тэгээд тэн дээр очиж сууж байхад надад нэг сонирм мэдрэмж төрсөн л дөө. Өөрөөр хэлбэл тэр сая 14 онд гаргасан тушаалынхаа дагуу үндэсний хөгжлийн хүрээлэн дээр маш том ийм бичиг баримт боловсруулсан мөртлөө тэрийг ерөөсөө авч хэлэлцэхгүй дахиад ийм бичиг баримт боловсруулсан байсан юм. Энэ нь яасан гэхээр 15 оны 11 сард нөгөө өмнө нь 16 оны 2 сарын 15-нд энэ бичиг баримт батлагдсан. Тэгвэл нөгөө өмнө нь байсан бүх тушаалаа буцаагаад хүчингү болгоод ахаад өөр ажлын хэсэг томилоод дахиад яг параллел юм хийцэн байсан байхгүй. Тэгвэл энэ параллел хийсэн юм нь сонирхолтой нь бид нараар үзэл баримтлал яриулах гэж байгаа биш, нэг баахан олон ажлын дараалал тавьсан. Тэгээд трийг үзэл баримтлал гэж яриулдаг юм. Ер нь хөгжлийн үзэл баримтлал гэж юу байдгийг бол гэдгийг бодож эхэлсэн. Тэгээд ямар хуу байх ёстой бол орчин үед хөгжлийн үзэл баримтлал гэдгийг яг юу гэж харддаг юм бол гэдэг талаас судлах шаардлагатай байна гэж бодсон. Нөгөө талаас энэ юу хөгжил шинтгэлийн хорооноос дараа нь эдийн засгийн хүрээлэнгээс оруулсан энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль оруулаад 2015 оны 11 сарын 26-нд батлагдсан хууль байхгүй. Тэгэхээр одоо энэний дагуу манай улс хөгжлийнхаа бодлого төлөвлөлтийг хийдэг болно гэсэн үг. Энэ хуулийн дагуу. Тэгээ энэ хуулийн дагуу үзэл баримтлалаа баталчихж байгаа нь энэ. Гэхдээ энэ үзэл баримтлал надад маш хангалтгүй санагдаад байсан л да. Яг тэгвэл үзэл баримтлал гэдэг бол ямар нэгэн тийм зарчим концепт байх хэрэгтэй. Гэтэл энэ дуудгаар хийх ажлын төлөвлөгөө шиг юмнууд баталсан тийм тохиолдол гарч ирж байсан. За түүнээс гадна энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дээр ийм байгаа. Урт хугацааны хөгжлийнхаа бодлогыг саяын бичиг баримтыг нэгэнтээ баталсан учраас одоо бид тэр 30 он хүртэл хөгжлийн үзэл баримтлалыг манай улсын хөгжлийн үзэл баримтлал гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. За тэрийг хүлээн зөвшөөрчих юм бол дунд хугацааны стратегийн төлөвлөлтүүдийг заавал энэ үнд тохируулж хийх ёстой. Өөрөөр хэлбэл одоо сая ингээд сонгуульд намууд өрсөлдөхдөө намын мөрийн хөтөлбөрөө зөвхөн энэ үнд дүүцүүлж хийх ёстой байсан. Тэгэхээр намуудын мөрийн хөтөлбөр энэ үндээ яг дүүцэж гинүү гэдгийг юу аудитын газар шалгаад тэгээ болж гинэ гэхээр энэ мөрийн хөтөлбөрийн баталж сонгуульд оруулсан байгаа. Тэгэхээр саяын мөрийн хөтөлбөрүүд бол бүгд энэ урт хугацааны бичиг баримтыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг талаасаа батлагдсан мөрийн хөтөлбөр гэж ойлгож болно. За тэгээд дараа нь яг үхээр бүс нутгийн болон энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрүүд бас яг эннийхээ дагуу батлагдаад тэгээд жилээс доош хугацаатай үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд нь эдгээр дээрээ тулгуурлаж ингэж батлагдах ингээд дээрээс энэ стратегийн урт хугацааны төлөвлөлтөндөө тулгуурлаад ингээд доош бүх төлөвлөгөөгөө нэг форматаар хийдэг ийм зарчим шилжих ёстой. Өөрөөр хэлбэл тэр дөрөвний баталсан хуулиар. Тэгэхээр энэ нь бидний хувьд бол юу яригадаад байгаа вэ гэхээр 4 жил тутам сонгуулиар өөр нэг нам гарч ирээл тэгээд өмнө байсан намынхаа бүх бодлогыг үгүйсгээл хийжсэн ажлын зогсоочоод ингээд яваад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ нь ерөөсө хөгжлийг бий болгох ямар ч үндэсгүй юм байна. Хөгжил гэдэг бол 20-30 жилээр төлөвлөгдөд тэр төлөвлөгөөнийхээ дагуу маш тогтвортой бодлого явуулсны хариуд л хөгжил ирнэ гэсэн ийм юм яригддаг. Гэтэл манайх бол 4 жилийн үежилтэй ийм хөгжлийн бодлого явуулчихж байгаа учраас энэ бол урт хугацааны хөгжил болох ямар ч үндэсгүй юм а гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байдгийм билээ. Тэгэхээр одоо бол манайх нэгэнтээ ингээд ямар ч байсан 15 жилийн хугацаатай урт хугацааны хөгжлийн бодлого батлагдсан учраас урт хугацаанд бид нар ямар ч байсан нэг зам мөртэй болсон. Гэхдээ энэ зам мөр нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөр тийм сайн зам мөр үү гэдэг нь бол бас хэцүү. Тэгвэл ямар ч байсан бид нар оргуугаас ямар нэгэн юмтай болсон гэсэн. А нөгөө талаас хэрвээ эдгээр нь үнэхээр хэрэгжих юм бол одоо 2020 оны сонгуулиар дахиад намууд өрсөлдөхдөө энэ заасан зүйлүүдийг л хэрэгжүүлэх талаасаа өрсөлдөхөөс биш цоош нь арга хэмжээнүүд хэлэхгүй гэж байгаа байхгүй яг үүндээ. Тийм учраас ингээд хөгжлийн бодлого нэг тийм жанжин шугамн дээр гарч ирж урт хугацаанд хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа ийм байдал үүсэж байгаа. За тэгээд тэр хөгжлийн бодлогын бичиг баримтан дээр ингэж заасан байлээ л дээ. Жишээлбэл 2030 он гэхэд манай нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $17,500 хүрнэ гэж бичсэн билээ. Тэгэхээр их сайхан юм болох юм шиг байгаа. Яг тэгэхээр одоо бол нэг $4,600 орчим доллар байгаа байхгүй. Тэгэхээр $17,500 гэдэг бол манайх дундаас дээгүүр хөгжилтэй орн болно гэсэн үг. 15 жилийн дараа. Тэгэхээр бидний ирээдүй бол их гэрэлтэй болж эхэлж байгаа.
дундаас дээгүүр хөгжилтэй болчихно гэдэг бол бүх юм нь масраг чанартай болно гэсэн үг. Гэхдээ энийг зүгээр ингээд бодоод үзэхэд ямар ч байсан жилд нэг 7% өсөлт гараад байна гэж үзэх юм бол 74-ээр 10 жилд нэг нугарах ёстой. Тэгэхээр 4600 дахиад нэг нугарна гэхээр одоо 10 жилийн дараа 2025 онд үү? Тэ? За ямар ч байсан нэг 100000 орчим болчихно. Тэгээд нэг үлдсэн хэдэн 5-6 жилд нь дахиад 7000-аар өсгөөд ийм болгох юм шиг байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь энэ ядуурл эцэс болно гэж бичсэн байгаа. Энэ нэг муу харагдаад байна. Тэгээд 2030 он гэхэд манай төрөөс ядуу хүн байхгүй. Үнэн гоё болно. Тий. Энэ бичгээр нь биелэн шүү дээ. Тий. Тэгээд иймэрхүү маягаар ингээд энд маш гоё юмнууд заагдсан. Одоо энэ их тодорхой харагдаж байгаа юм л да. Одоо $4166 байгаа бол 17500 болно, тийм ээ. За энд нэг сонирхолтой үр дүн хүмүүсийн дундад наслалт одоогоор нэг 69 байгаа бол 78 болно гэж. 2030 он гэхэд бид нар бүгдээрээ 80 орчим наслна. Асар урт насны гоё болно. За иймэрхүү их гоё юм зорилтууд байгаа. Гэхдээ энэ бас жоохон хийсгэлийн юмнууд байгаа л ах шиг байгаа. Тий. За тэгэхээр би эднийг ингэж харж байгаад ер нь энэ манай үзэл баримтлал сая нэг жоохон иралны биш юм шиг юм яриад байгаа үстэй тийм ээ, яг үнэмшгэд бас төвөгтэй. Гэтэл бид нар яг энийг ингэж боловсруулахдаа юуг баримтлж боловсруулсан бол, юуг баримтлуулж боловсруулах ёстой байсан бол гэдэг талаас бодмоор зүйлүүд их бий. Тэгэхээр ер нь хөгжил гэдэг юмны талаар эдийн засгчид, нийгмийн ухааны судлаачид хизээ ярьж эхэлсэн бэ гэдэг талаас авч үзье. Тэгэхээр өмнө нь бол ерөөсө хөгжил өсөлт хоёрыг нэг ялгадаггүй байсан. Өөрөөр хэлбэл нэг хүн ногд дотоодын нийтдээ их болоод байгаа гэдэг нь бол тоон үзүүлэлт шүү дээ, тий. Тэрийг дагаад хөгжил гэдэг юм гараад ирнэ гэж ерөөсөө өсөлтөнд бүх зүйлийг анхаарчдаг. За тэрний гол шалтгаан нь юу байсан гэхээр 45-аас 70 оны хооронд энэ Кейнсийн чиглэлийн үзэл бодолтой эдийн засгчдын гаргаж ирсэн нэг ийм үзэл баримтлал байгаа. Ерөөсөө эдийн засгийн хөгжил гэдэг бол нэг хүнд ногд орлогоор хэмжигдэх зүйл гэж ойлгоцсон. Тийм учраас одоо бол бид нар тэрийгээр баримжаалал яваад байдаг шүү дээ. Нэг хүнд ногд орлогоор нь хөгжилтэй хөгжилгүй орно гэж одоо бол ангилаад яваад байна шүү дээ. Гэтэл бид нар энд нэг жаахан дургу хөрмөр юм юу байсан гэхээр нэг хэдэн жилийн өмнө сая энэ уул уурхайн пикээс өмнө манад нэг хүнд ногд орлого $500 л байсан. Тэгэхээр нэг хүнд ногд орлого $500 байна гэдэг бол манайх Африкийн Танзантай нэг бүлэгт байгаа гэсэн үг. Тэгээ бодох дээр ингээд жаахан Танзан иргэдийг хараад өөрсдөө харахаар бас боловсрал нь дайжгүй тий, эрүүл мэндийн хувьд ч гэсэн дайжгүй харагдаад бид нарыг нэг бүлэгт хийсэн болохоор жаахан уур хүрээлэдэг байсан л та тий. Тэгээ энэн дээр бас тодорхой хэмжээний яг хөр хилцүүлэг хийгдээд 1990 онд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хүний хөгжлийн индекс гэж арай жоохон өөр индекс тооцдог болсон. Энд бол 3 зүйлийг тооцож байгаа. Нэг хүнд ногд хорлогыг тий хүлээгдэж буй наслалтыг одоо тэр 78 болно гэдэг чинь маш өндөр үзүүлэлттэй тий. Тэгээ бичиг үсэг тайлагдсан байдал болон боловсролын төвшинг оруулаад ирэхдээ Танзанаас бид нар ялгараа явчихж байгаа байхгүй. Тэгээ нэлээд хайпи болсон бас бид нар ялгаатай тий. Ягаад гэвэл тэр хэрвээ тэр нэг хүнд ногд хорлогоор бид нар хэмжилт хийж байгаа бол Танзанд очиж үзсэн нэг хүн Монголыг хараад яг Танзан шиг гэж ойлгоод байгаа байхгүй. Мэдээллийг тэгж авна шүү дээ. Тийм учраас олон улсын шинжээчд манад ирэхдээ юу гэж ирдгүү гэхээр за нэг Танзан хавцаа улс байгаа учраас эднийд хэрэгжүүлсэн бодлогоо тэнд очиж ярьж чинь гээл Танзан гэдгийг Монгол гэж солиод бараг бичиг баримтаа бариад ороод ирдэг нэг тиймэрхүү баримжаатай байгаа. Тэгээ ирээд ярьсан чинь нөгөө монголчуудын шал өөр хүмүүс урдаас нь бараг бодлого заах маах юм яриад ингээд төв учраад идэг байсан байгаа юм л та тий. За тэгээд энэ хүртэл нэг иймэрхүү маягаар явсан. Тэгэд энд ингэж ойлгосон л да. Нэг хүнд ногд хорлого ихсчээрэл ерөөсөө аянда ядуурл байхгүй болоод ажилгүйдэл байхгүй болоод тий үйлдвэрлэл өсөөл ингээд бүх проблем байхгүй болчихно гэж ойлгосон. Гэтэл яг үнэндээ бол 70 он гэхэд энэ асуудлууд нь бүр их гарч ирсэн. Хүмүүсийн орлогын ялгаа бүр маш их болоод тий ажилгүйдэл ихээр гарч ирээд ийм эдийн засгийн савлгаатай нөхцлүүд уул уурхаагаас ч юм уу эсвэл эрдэс бүтээгдэхүүний үнээс болж үүсээд байгаа болохоор энэ нэг хүнд ногд хорлого бол бүгдийг шийдэгч зүйл биш байна гэдэгт бол эдийн засгт хүлээн зөвшөөрсөн. Тэрний дараа яасан гэхээр өсөлтөөс гарч ирж байгаа мөнгийг дахин хуваарлах чиглэл рүү ахаад хөгжлийнхаа бодлогыг өөрөөр хандаж эхэлсэн тий. Тэгэхээр одоо бид нар яг үгээр нэлээд их өндөр өсөлттэй байх үеийнхаа орлогыг цуглуулж агаад нам өсөлттэй үедээ хэрэгэлдэг ч юм уу эсвэл өндөр өсөлттэй үеийнхаа орлогыг ашиглаад хай технологитой үйлдвэрлэлээ хөгжүүлдэг ч юм уу тийм чиглэл рүү явхаар яг нь үгээр энэ ядуурл болон тэгш бос байдлыг тодорхой хэмжээнд арилгаж болох юм байна гэж үзсэн. Дээр нь яг үгээр энийгээ дагаад нийгмийн дэд бүтцүүдээ өөрчлөх ёстой байна гэсэн тиймэрхүү маягийн юм явсан. Учир нь энд ийм л дээ. 1945 он гэдгийг та нар сайн мэдж байгаа. Дэлхийн 2 дугаар дайн тий. Дэлхийн 2 дугаар дайны дараа ингээд Европ тэр чигээрээ дайны хөлд үргэлжлсэн эдийн засаг нь унтсан байсан байхгүй. Тэгтэл мөнгө байхгүй.
Тэнд ерөөсөө мөнгө байхгүй болцсон байсан. Тэгсэн чинь Америкийн эдийн засгаас Маршаллын төлөвлөгөө гэдгийг хэрэгжүүлээд зүгээр л тэд нар тэгээ мөнгө зээлээд өгсөн чинь 52 он гэхтэл аль хэдийн дайны өмнөх үеэс Европын эдийн засгийн өсөлт хамаагүй өндөр болоо гараад ирсэн. Тэгэхээр эдийн засгч юу гэж ойлгосон гэхээр хуримтлал дутаад байгаа газар руу хуримтлал хийчих юм бол босоод ирдэг юм байна гэж ойлгоод Африкт аваачаал мөнгө хийгээд байгаа уугаалгаа ерөөсөө босч ирэхгүй. Тэгэхээр нэг зүйл ойлгогдож байгаа. Яг гэвэл дайны өмнөх байгаа Европын төлөв байдал бол харьцангуй тэр чинь өмнө нь үйлдвэрлэл эрхэлжсэн ур чадвартай, мэдлэгийн өндөр түвшинтэй те технологитой, инновацтай хүмүүс рүү аваачаал мөнгөний өгөнгүүт босоод ирсэн байхгүй. Гэтэл Африк тийм юмгүй юм руу хийгээл байхаар ерөөсөө босч ирэхгүй байна. Тэгэхээр энэ ерөөсөө болдгоо юм байна гэдэг энэ нийгмийн институцийг хөгжүүлж ийж энэ хүмүүсийг жаахан өөр хандлагатай болгохгүй болохгүй байна гэдэг тийм давхар бодолтойгоор энийг явуулсан. Ингээ хөгжлийн 2 дахь төлөв бол нэг иймэрхүү чиг хандлагатай явж идэг. Тэгэхээр одоо ч гэсэн бид нар энэ төлөвөөр яриад идэг юм шиг байлээ. Одоо ингэ болохгүй бүхнийг үндсэн хууль руу аваачаад ч юм уу чигчиж штэ. Эсвэл энэ төрийн байгуулалт нь болохгүй байна. Тэгээл ерөөсөө хөгжиж өгөхгүй байна гэж байгаа штэ. Тэгэхээр ер нь энэ чиг энэ хавийн сэтгэлгээгээр бид нар одоо хандж байгаа юм шиг байлээ. За тэгсэн хамгийн сүүлд хөгжлийн талаар хийсэн маш том тодорхойлт хаана байна вэ гэхээр энэ Амартья Сен гэдэг Нобелийн шагналт эдийн засгч бол ерөөсөө хүний хөгжил гэдгийг 3 зүйл дээр ойлгож эхэлж байгаа. Энэ бол чадамжтай хүний тухай асуудал байх хэрэгтэй. Чадамжтай хүн гэдэг бол амьдрах орчинтой байгаа, тийм үү? Өөрөө чадвартай ямар нэгэн өөрийгөө илэрхийлэх тийм чадвартай байгаа. Тэр чадварыг ашиглах боломжийг нь улс олгоцсон байгаа. Тийм орчинд л хөгжил гэдэг юм ярина гэж байгаа. За тэгэхээр бид нар бол яг түрүүний нэг хүн ногт хорлог гэдэг бол амжиргааны төвшин сайдирж гэнэ үгүй вэ гэдгийг хардаг гол үзүүлэлт болж шүү дээ, тийм? Нэг талаасаа. Нөгөө талаасаа бид нар хэд чадвартай юм бэ? Бидний авж байгаа боловсрол үнэхээр Монгол улсын хөгжилт ч юм уу ямар нэгэн компани хөгжилт үнэхээр хувь нэмэр оруулах үс тийм хэрэглэгдэхүйт боловсрол мөн үү? Бид нар тэрийг хэрэгжилж чадчих байгаа юу? Хэрвээ бид нар тэрийг хэрэглээд бидний тэр хэрэгэлсэн нь ингээд яг амьдрал дээр илрээд тэр нь үнэлэгдэж эхлэх юм бол би өөрийнхөө үнэлэмжийг өндөр болгодог. Тэр хүн бол яг үхээр өөрийнхөө хийсэн юмнаас үнэлэмж авч өөрийнхөө үн цэнийг өсгөдөг тийм амьтан гэж үздэг байгаа байхгүй. Хэрвээ тэрийг л үзүүлж чадахгүй л байгаа бол хүний үнэлэмж доошоо дахиад буугаад байдаг. Тэ? Одоо гадуур гутарцсан яваа хүмүүс ч юм уу ерөөсөө үнэлэмж нь унтсан явж байгаа хүмүүс шүү дээ. Хэрвээ тэр хүмүүс өөрийнхөө чаддгийг хийж харуулж чадчих байгаа бол тэр чинь үнэлэмжээ улам өсгөө явчих байхгүй. Нэг талаасаа тийм. За нөгөө талаасаа бид нарт юу ажиглагдаад байгаа вэ гэхээр маш их өндөр чадвартай хүмүүс бас бэлтжиж байгаа. Яг цагаат толгойд заримдаа. Гэтэл чадвараа гаргах орчин байхгүй. Монголд. Би нэг удаа нэг хурал дээр сууж байгааг харамссан. Яг гэвэл Монголын нэг Солонгост хамгаалсан эрдэмтэн ярьсан байхгүй. Тэгсэн тэр юу хийсэн гэхээр нөгөө 3D технологийн нэг гацааг тэр хүн арилгаа докторийн зэрэг хамгаалсан байна. Учир нь яагаад бид нар 3D юмыг харахтаа нүдний шил зүүж хардаг вэ гэдгийг бодохоор 3 дахь координат дээр нь алдаа гардаг юм байна л да. Тэрийн линз зүүж байгаад ингээд засаад харждаг. Тэр нэг нэмэлт юмтай үзээд байгаа ч тийм. Тэгэхээр манай хүн ерөөсөө тэр линзийг нь ард нь дахиж зоогоод оптикийн аргаар шийдсэн байхгүй. Тэгээ зүгээр энгийнүүдээр харахад ямар ч гажиггүйгээр 3D технологиг харж болно. Ийм шийдэл хийцэн хүн. Тэгээд тэр хүн ингэж байгаа байхгүй. За энийг бол телевизээр үзэж мүүзэхээр кино үзэхэд ашиглах нэг сонирн биш гэж байгаа байхгүй. Хамгийн гол зүйл нь энийг хаана хэрэглэх ёстой вэ гэхээр дурангийн мис засалд хэрэглэнэ гэж. Тэгээд дурангийн мис засал хийгээд зогсож байгаа эмч бол айхтар линз зүүж авч байгаа нэг 3 дахь координата зүү харахгүй бол ингээд хүний юм ингээд дуран гүйлгэж авч байгаа зүсээ аяжчих юм билүү хатгахчих тийм магадлал өндөртэй байхгүй гэж араар нь орох орон зай байгаа гэдгийг мэдэрч явах ёстой шүү дээ. Тэгээд би энэ технологи одоо ингээд Монголд авчираад хийгээд ингээд зарыг гэхээр Монголд энийг хийх ямар ч боломж байна. Тэгээд тэр ново хавгаа бид нар Солонгост ингээд зарчаа хүрээд ирж байгаа. Уул нь тэр Монгол хүний хаавтартай гарч байгаа бол энэ дэлхийд ингээд Монголын ололт гэж бүртгэхтэр ид байгаа үстэй тийм. Нэг ийм аюул гарч ирж байгаа. Нөгөө талаас Японд хамгаалсан нэг доктор бас яг тэр хурал дээр ярьж байсан. Тэгсэн тэр ингэж юм. Японы нөгөө асар хурдтай явдаг галт тэрэгэн дотор телевизийн дүрс дуу хоёр зөрж ирээд идэг гэж байгаа байхгүй. Хурднаасаа болоод тэгэхээр тэрний тэр резонансын янзалдаг аппарат хийгээд ингээд ямар зөрөөгүйгээр 500 км/цагийн хурдтай дахиж яваа галт тэрэгэн дотор дуу дүрс хоёр ямар зөрөхгүйгээр ирдэг тийм технологи хийсэн байна. Тэгээд тэр хүн Монголд ирээд одоо энэ онгоцноос өөр газар миний энийг ашиглах ямар ч боломж байна. Тэгэхээр бид нар хүний асар өндөр бэлдэж байгаа ч гэсэн тэр хүний тэр чадвараа гаргах орчин нь байхгүй. Тэгэхээр яг үнэндээ энэ орчин үеийн хөгжлийн онолоор бол бид нар хөгжил болоогүй л гэсэн үг байхгүй. Тийм байгаа ч.
Тэ? Тэгэхээр энэ хүн 3 юм хэлээд байгаа хөө. Тэр хүн чинь амьдрагааны боломжтой. Тэгээд чадварлаг боловсралтай юм уу эсвэл амьдрах чадвартай ямар нэг аргаар. Тийм үү? Тэгээд дээр нь тэрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байж ижил хөгжил гарч ирнэ гэдэг байна шүү. Тэгэхээр ерөөсөө Америкийн хөгжлийн гол үндсэн нь юундаа байдгүй гэхээр хүмүүсээ ажиллах өөрийнхөө хүчийг гаргах боломжийг л бий болгож өгдөг. Тэнд ямар ядуу хүн очиод тэргүүн баянаа болчих болдог л тийм л систем тэнд үйлчлээд байгаа байхгүй. Тийм үү? Гэтэл манад бол өөр систем үйлчлдэг байх. Ер нь цүнх барихгүй бол дээшээ гардггүй гэл одоо нэг юм яриад яваад байна шүү дээ, тий. Тэгэхээр тийм биш тохиолдолд бид нар хөгжлийн тухай ярих юм шиг байна. За тэгэхээр энэ хүн энэ амьдрагааны боломжтой байна гэдэг нь бол дугуйтай байх тухай асуудал, тийм ээ. Нөгөө талаас тэр дугуйгаа унж чаддаг байх хэрэгтэй тэр хүн. Мөн үү? Тэр дугуйгаа унаад энэ дугуй унах юм уу эсвэл тэр дугуйг унаад эндээс авж байгаа сэтгэлийн кайпаараа ханамжтай амьдрдаг байх хэрэгтэй байхгүй. Тэр би нөгөө унж чадчихээн гэдгээрээ өөрийнхөө үнэлэмжийг маш өндөр болгож явах хэрэгтэй гэж байгаа. Тэгжээж энэ хүн хөгжлийн тухай ярина гэсэн ийм сүүлийн үед яриад байгаа. За тэгэхээр ер нь бол хүн хөгжлийн цаана юу яриад байгаа нөхөр амжиргаа өөрийгөө эрхэмлэх уу буюу хүн яг хүнээрээ байх. Хүн гэдэг чинь амьтнаас ялгаатай зүйл гэдгийнхаа үнэлэмжийг мэддэг байх хэвээр тий. Өшөө дээр нь энэ хүн эрх чөлөөгөө хэрэгжүүлэх тийм орчин нөхцөл бүрдсэн байж ээж энэ бол хөгжлийн суур болох юм а гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр хөгжлийн суур бол амьдрал чадамж гэдэг хоёр юмны хооронд л ингээд дамжилт хийж явж байгаа мó гэдэг ойлголт яригдчихэж байгаа. За тэгэхээр саяын бидний ярьсан 3 суур хэрэгцээгээ хангах хүн байхын утга учир тийм үү. Тэгээд сонголтын боломж гэдэг ийм зүйлүүд цогцоороо бий болж иж тухайн улс хөгжиж байгаа үндэстэн гэдэг тийм категорид орноо. Зөв үү? Тэгэхээр одоо бодвол тэр саяын миний хэлээд байгаа тоонуудыг биелүүлчихвэл бид нар энэ рүү дөхөх байх л да. Тэгээ дөхөх байх л гэж бодчих. Тэгээ ядуугүй болчих юм чинь бүгдээрээ амьдралын асар үнэлэмжтэй болно шүү дээ даанцах нь. Тэ? Тэгээд ядуугүй юм чинь сайн сургууль сурах байлгүй дээ. Тэгээд чадамжтай болох байх. Ядуугүй юм чинь маш өндөр технологиудыг оруулж ирэх байлгүй дээ. Тэгээ гоё бол. Тэ. За тэгэхээр хөгжлийн хэд хэдэн онол байдаг. зөв бүр хамгийн анхны хөгжлийн онолуудын нэг нь бол нөгөө бидний мэддэг нөгөө фармаци онол шүү дээ. За тэрийг нэг яриахаа болцсон учраас одоо энэ бидний ярьдаг энэ шугам шатлалын онол гэдэг энэ Ростов гэдэг хүний боловсроос онол байгаа юм л да. Тэгэхээр энэ улс үндэстэй ингээд 5 үе шатыг дамжиж хөгжнө гэж байгаа. 5 үе шатны хөгжилтэй. Тэгээд Батсуур гэдэг хүний эдийн засгчийн хийсэн судалгаагаар бол Монгол эхний 2 шатны дунд байгаа гэж тодорхойлсон байна. Хамгийн дээдлэлт нь хэрэглээний эдийн засгийн нийгэм гэдэг хамгийн өндөр түвшний нийгэм байгаад байгаа. Одоо Япон, Америк энтрийн нийгэм бол тийм нийгэм. Гэтэл бид нар тэр доотлоос 2 дээр байна гэдэг бол бас хөгжлийн түвшнөр тийм сайн биш болсон. Тэ? Нэг талаасаа. Тэгэд энэ шатуудаа дамжихтаа гол пүүш хийж өгдөг зүйл нь юу байдг юм бэ гэхээр хуримтлал хадгаламжийн маш өндөр хуримтлал хадгаламжтай байж тэр үе шатуудыг дамжиж явах хэрэгтэй байна л да. Гэтэл яг нарийндээ ярих юм бол манай хуримтлал энэ төр бас ч тийм муугүй байдаг байхгүй. Гэхдээ тэр өндөр хуримтлалыг бид нар ерөнхийдөө бол ашиглаж чадахгүй байгаа учраас тэр нөгөө үе шатаа дамжиж чадахгүй ингээ гаццсан гэжсэн байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хөгжлийн онлоор ингэж улс орнууд ингээд хөгжлийн доод шатанд, дунд шатанд очиод ингээ гацчдаг. Тэгээ тэрнээсээ гарч чадахгүй ингээд хий эргэждэг. Тэ? Тэр гацаанаас гаргахын тулд төр юм хийж гацаанаас гаргаж өгөх юм бол дээд шат руугаа ингээ үсрээд орчихно гэдэг юм л. Тэгэхээр тэр гацаанаас гаргах нэг зүйл нь бол энэ хуримтлалын норм өндөр байх асуудал байгаа юм. Тэгэхээр бид нар жишээлбэл 12 онд хэдий хэмжээний хуримтлал хийж ийлээ, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж ийлээ гэдгийг мэдчихэл байгаа шүү дээ, тийм. 2007-8 онд бид нар нөгөө алт зэсийн үнээс 68% татвар аваад асрыг хуримтлалыг хүний хөгжлийн сан байгуулад тэр сангаараа дараагийнхаа хөрөнгө оруулалтын бодлогуудыг хэрэгжүүлэх байж байгаад тараагаад тавьчихсан тийм. Тэгэхээр биднэрт мөнгө байгаа юм шиг байгаа. Тэрийг харин хамгийн гол нь яах гэдэг юм шиг. Ашиглах механизм, ашиглахтайгаа зорилго нь өөр байгаа байхгүй. Өнөөдөр ч гэсэн бид нар сая нөгөө олж ирсэн эцэстээ яг үнэндээ бол бид нар 1.5 тэрбумын төлөх тухай яриа чинь ингэж бид нарыг зовоох зүйл биш шүү дээ яг үнэндээ. Уул нь тэрийг нэг хүмүүс авцсан байгаа да. Авсан байлгүй дээ. Гэхдээ авсан байх л гэж бодож байгаа. Одоо ч батл эцэст нь тодорхойг байгаа шүү дээ. Авсан байх. Тэгэд бодохдоо энэ юм байх. Авсан хүмүүс нь ямар нэг юм хийгээд тэрийг төлөх ёстой баг. Тэгээд тэр төлснөөр нь төлөх ёстой баг тий. Бүр эзэн байхгүй. Тэгээд одоо биднээс л буцааж авахыг гээд байгаа мó эсвэл нэг өөр газраас зээл олж төлөх гээд байгаа шүү. Тэгэхээр бид нар нэг механизм дээр алдаад байгаа нь энэ дээр яваад байгаа юм шиг байна.
Хоёр дахь нэг онол нь энэ бүтцийн өөрчлөлтийн онол гэдэг энэ Льюис гэдэг хүний боловсруулсан юм онол байдаг. Энэ онолоор яадгийн гэхээр буурай хөгжилтэй орны мэдээж ихэнх иргэд нь хөдөө орон нутагтаа амьдардаг. Аж үйлдвэрчдийн бүс нь бага байдаг байхгүй. Тэгээ хөгжөхөөр яадгийн гэхээр хөдөө орон нутагт байгаа иргэд нь аж үйлдвэрлэлийн бүс рүү орж ирээд чадамжтай өөр төвшний иргэд болоод хөдөө орон нутагт нь цөөхөн хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар бол яг 90 оноос хойш ингээд хөдөөгөөс хот руу шилжилт явагдал гадаа. Гэхдээ тэр шилжилт бол үйлдвэржилт бий болгож байгаа шилжилт биш байхгүй. Зүгээр амжиргааны боломжоос болоод тэгэл одоо хөдөө амьдарч чадах байгаараа хот руу ороод ирж. Зуудын дараа бол маш олон айл орж ирдэг тийм дүр зураг байгаад байгаа шүү дээ тий. Шилжилт нь байгаад байгаа байхгүй. Гэхдээ тэр шилжилтийн хэв шинж нь өөр хэв шинжтэй. Гэтэл зүгээр би буруу ойлгож байгаа байж магадгүй. Яг та нар бодоод үзтээ. 60-70 оны үед бид нар нөгөө нэг атар газрыг эзэмшээл тийм үү? 30-40 оны үед ингээд аж үйлдвэрлэлийн анхны суурийг тавьж байхад хөдөөний малчин хүн ирээл гуталчин болсон байхгүй яг үндэ бол. Малчин тэгэл ажилчин анги хэлсэн байдаг шүү дээ. Хөдөөний малчин илгээлтээр аваачаал тэр сангийн аж ахуйд ажилуулаад тариаланж болгоцсон байхгүй. Тэгэхээр тэр чинь бүр ажлын шал өөр мессен дээр хүмүүс бий болоод шал өөр юм бий болох гэдэг үстэй тий. Ядчил тариаланж хүн гэдэг чинь малчинтай харьцуулахад суурин байхгүй. Суурин соёл иргэжлөө ойртож эхэлж байгаа. Гэтэл бид нар тийм юмыг одоо хийж байгаа юу гэхээр их хэцүү. Уулаасаа тиймэрхүү суурин нь ихтжээж л хөгжлийн үйл явц явагдана. Тий. Тэгээ нэг манай дээр энэ хөгжлийн үйл явцыг тайлбарласан нэг хэд хэдэн онол байдгийн. Тэгэхээр тэрнээс одоо их санаанд орж байгаа жишээл Баабрын Алтан гурвалжны онол гэж нэг онол байна л да. Тий. Баабар ирсэн гэсэн Монгол улсыг хөгжүүлэхэд бол Дархан Эрдэнэт Улаанбаатар гэсэн гурван төв дээр бүх хүн амаа татаад аваад ир. Тэгэхээр нөгөө төвлөрөл бий болохоор арай дээр шүү дээ. Сая гарan хүнтэй хотод ямар хэмжээний үйлдвэрлэл үйлчлэгээ яваад байгааг та нар харж байгаа үстэй тий. Гэтэл сумын төв дээр үйлдвэрлэл бариад хэрэггүй юу тэнд. Талхахны үйлдвэрч явахгүй байгаа шүү дээ тэнд яг цаадлахад. Эрэлт тийм байгаа юм чи явахгүй байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тэгнэ гэдэг юм л да. Гэхдээ тэр нэг манад бол фантаз болж байгаа. Яг тэгэхээр тэр хүмүүсийн чинь авчран гэхээр нөгөө малаа яах вүлээ? Төвлөрж өгөхгүй байгаа байхгүй. Нөгөө малчин уулаасаа хүн дагаа явж явах тийм л асуудал байгаа учраас энд бас л нэг эвгүй тийм юм гарч ирээд байгаа. За дараачих нь энэ хамаарлын онол гэдэг ийм онол байдаг. За энэ хамаарлын онолын өвөг эцэг нь бол нөгөө манай колони онол. Тэ? Бид нар дээр үед колони гэдэг чинь бол улс төрийн системээр ингээд дарангуульчдаг систем байсан байхгүй. Гэтэл одоо шинэ хамаарлын энэ онолоор бол биднийг өндөр хөгжилтэй улс орнууд ерөөсө хөгжүүлэх сонирхол байхгүй. Биднийг яах зорилготой байдгийг. Түүхийн эдийнхэн бааз байлгах зорилготой байгаа. Бид хөгжих юм бол тэдний урдаас янз бүрийн яриад унаа штэ. Тэгэхээр дууга байлгаж явах зорилттой байхгүй яг үнэндээ. Тэгэхээр та нар хөгжсөн орон ирээл биднийг нэг сайхан хөгжүүлээд өгч чинь гэж гордооч хэрэггүй гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр яаж хийж яагаад энэ хөгжсөн орнууд биднийг нэг тиймэрхүү байдалд байлгаад байхыг хүснэ. Бүр ингээд илүү их тийм юу хийж өгнө. Одоо нөгөө санамсаргүй байдал үүсгээд ойлгомжгүй байдал үүсгэж удирдах арга хэрэгэлдэг. Тэгэхээр тэр юу яаж штэ хөгжиж байгаа орнуудыг хаослог шинжинд оруулж удирдах гэж нэг арга яваад байгаа штэ. Одоо нэг нөхрийн онол яваад байгаа штэ Америкийн нөхрийн. Тийм үү? Яаж ингэж хүмүүсийг ингэж ойлгомжгүй байдалд оруулж ээж тэгээд юу янз бүрийн хөгжлийн бодлого боловсруулахгүй байлгаж чадахгүй гэдэг онолууд. Тийм юм бас манай тодорхой хэмжээнд байдаг. Одоо жишээлбэл энд байна л дээ. Олон улсын валютын сангийн нөлөөгөөр бид нар ингээд бүх ажлуудаа явуулсан тийм түүх байж лээ. Одоо бид нар стендбай хөтөлбөр авах уу яах уу гэж яриад байгаа шүү дээ. Тэ? Нэг хэцүү юм яриад байгаа шүү дээ. Тэд нар ирээд нэг аахан юм тулгана гэд. Тэ. Тэгэхээр тэрний бас нэг тохиолдол энэ онол дээр байдаг. За өөр нэг бидний одоо энэ шилжилт хийх үед хэрэгэлсэн нэг онол байна л дээ. Неоклассик сөрөг урсгалын онол гэж энэ нөгөө либертар чөлөөт зах зээлийг гол гэж үзээд бүх юма чөлөөт зах зээлд найдаж хөгжүүлэх тухай яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг нөгөө бидний 90-ад оны эхэнд шилжилт хийсэн үеийн зүйл яригадаад байгаа. За тэгэхээр энэ онолын нэг бүр тодорхой хэсэг нь одоо энэ байна л да. Бид нарыг 90 онд шилжилт хийхэд энийг Вашингтоны зөвшөлтсөл гэдэг энэ нэг 10 зүйлтэй юмыг тулгасан. За одоо яа гэж гинэ вэ? Энэ засгийн газрын зардлыг ерөөсөө энэ хэдхэн юмд зарцуулна хамгийн минимум төр байх хэвээр. Хоёрдугаар татварын өсөн нэмэгдэх тогтолцоог устгаж нэг төвшний татвартай байх ёстой. Гуравдугаар валютын ханшийг чөлөөтэй болгох ёстой. Тэ? Өмчийг хувьчлах ёстой. Зохицуулалтуудыг бүгдийг нь устгах ёстой. Худалдааг либералчлах ёстой, хувьчлах ёстой гэдэг ингээд яваад байгаа. Бидний нөгөө 90 онд шилжилт хийхдээ хийсэн юмнууд байгаа биз.
Энийг л хий гэсэн байхгүй. Тэгэл хийцэн. Гэтэл яг үүндээ эднийг хийгээд зарим юмн дээр нь бид нар одоо болтол алдаад байгаа юм шиг ажиглагдаад байгаа тий. Энэ дээр зарим нэг алдаа гарсан гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ Вашингтоны консенсусыг гаргасан хүмүүс өөрсдөө бид нар алдаа хийчихэ гэдэг байгаа байхгүй. Бүр юу гэж хэлсэн гэхээр энэ консенсус хэрэгжих үндсийн үндэс нь энэ эдийн засгт оролцож байгаа бүх оролцогч нар маш ухаалаг оролцогч нар байх хэрэгтэй. Рационал маш ухаалаг оролцогч нарууд дээр хэрвээ энэ бүгдийг хийгээд өгчвөл маш гоё юм болох ёстой. Гэтэл энэ дотор чинь бөөн тэнэг хүмүүс явж идэг юм байна гэдэг. Тийм учраас ингэж хамаагүй ийм юм хэрэгжүүлчих юм бол бас үр дүнд хүрдэггүй байх гэдгийг ухаарсан гэж байгаа байхгүй. Тэгээ сая нэг Оросын нэг профессор хичээл заахтаа тэгдэг юм л дээ. Барууны эдийн засгийн байх гол үндсийн үндэс нь юунд байдгийг оюутнуудаас асуудаг гинэ. Тэгэд ганцхан хариулт өөрөө хэлдэг гэж байгаа байхгүй. Энэ бол тэнэглэлийн үр дүнд бий болсон экономиксоо гэсэн гэж. Тий. Яаж ингэж байгаа хүнийг ингэж удирдлаггүй маягаар хэрэглэн дасах хууч гэдэг юм уу? Тийм механизмуудыг ингэж хийж өгөөд тэгээ явцдаг. Тэн дээрээ нөгөө бусд нь амьдрж болдог тийм экономиксын тухай ярьдгаа гэж ярьсан гэж байгаа юм л да. Тэгэхээр тэр бас зарим талаар бодууштай юмнууд байгаад байна. За тэгэд орчин үед саяын явсан бүх онолууд хоцрогдож байгаа учраас нэг ийм юмнууд яриад байгаа. Бүгдээрээ хамтдаа байж ижил хөгжих юм байна гэдэг нэг ийм юм яриад. Тийм үү? Хамт байна гэдэг нь зүгээр л ингээд нэг дор цугтаа байж явах биш. Нэгнийх нь үйлдэл нөгөөдгийнхээ үйлдэлд ингээд хөшөөрөг болж өгч нөгөөдгийг уршин ингэж явуулж явах хэрэгтэй. Тэ? Ингэжээж бие биендээ нөлөөлж ээж хөгжих ёстой. Тэрний хүчинд ч гэсэн ингээд нөгөө бид нар гацаанаас гарч муу тэнцвэрээс дээшээ хөгжих ёстой юм байна гэсэн ийм зүйлүүд ярьж байгаа. За одоо жишээлбэл хараа энэ онлын хүрээнд яригддаг нэг гацаа гэдэг байгаа юм энэ юу энэ О цагирын онол гэж энэ онол байдаг. За энэ онолоор бол ингэж байгаа. Ур чадвартай ажилчин илүү их хөлс өгөх, илүү их инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар л очиж ажиллана. Зөв үү те? Гэтэл эсвэл тийм их инновацтай пүүсүүдэл ур чадвартай ажилчдыг хүснэ. Тэ? Гэтэл манад өнөөдөр ийм өндөр инновацтай пүүсүүд байхгүй байгаа бол манай тэр ур чадвартай ажилчид хаашаа явах вэ? Гэдэг асуудал гараад байгаа байхгүй. Тэгэхээр ур чадвараа гаргах газар руу яваад өгч байгаа юм л да. Тэгэхээр энэ нэг бидний олж авсан тэр боловсрал гачаагаа гараад байгаа учраас энийг тархины гоожилт гэж нэрлээд идэг. Гачаагараа явчихдаг. Тэ? Нэг бол ингэж байгаа. Ур чадвартай ажилчин нэг бол би ерөөсөө энүүнтэй яг адилхан цалин аваад энүүнтэй яг адилхан байгаа юм чинь тэр ур чадвараа гаргах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр бүр хүнд ингэж хэлж өгч байгаа. За чиний наад мэдлэг зэдлэг эзэмших чинь хэрэгтэй ч юм уу дөө. Би болоо л. Би чи ер нь бол нэг 10 жилийн боловсралтай хүн шүү дээ. Гэхдээ чиний тэр доктор хамгаалсан чи ер нь ямар хэрэг байгаа юм. Гэхдээ чи өөрийгөө харалт. Надаас баг орлоготой л байгаа зү. Бүр даапаалаад иймэрхүү юм болоод ингээд нөгөөдгөл урдаас нь хэлэх үггүй болчдөг ийм тохиолдол зөндөө байна. Ийм. Тэгэхээр одоо бид нар энийгнээс яаж гарах уу гэхээр энээс гаргах хүчин зүйл нь төрөл байх хэрэгтэй юм байл л дээ. Төр ерөөсөө бид сүүлийн та нар ингээд нэг хэдэн жил төрийг харсан байх. Төр ингээд ерөөсөө үйлдвэрлэлийн секторлөө үйлчлэгийн секторлөө зүгээр төр нь өөрөө яваад орцсон. Ямар нэгэн уулын компаниг төр өөрөө хийх ёстой гэж яриад байгаа шүү дээ, тий? Бүгдийг нь өөрсдөө аваад байгаа байхгүй. Та Эрдэнэс Монгол зонгол гэдээ маш олон тим юмнууд явж байгаа шүү дээ, энэ дээр. Гэтэл яг үнэндээ бол төр тэгж яг үйл ажиллагаанд оролцох биш. Саяг шиг ингээ гаццсан байгаа гацаанууд дээр л төр оролцох хэрэгтэй. Тэн дээр л ухаанаа гаргаад ингээ гацаанаас гаргаж өгвөл хэрвээ гацаанаас гарах юм бол төр эндээс холдох хэрэгтэй гэсэн зарчим яваад байгаа юм л тий. За манай Монголд одоо инновацийн орчин гэдэг ингээ харахад энэ инновацийн орчин гэдэг нь энэ бүгдийг бүрдүүлж ээж инновацийн орчин бүрддэг юм байна л да. Мэдлэгийн технологи мэдлэгээс ингээ технологи гарч явах хэрэгтэй биднээс. Гэтэл биднээс технологи нэг их гардаггүй юм шиг байна те. Энэ инновацийн дэд бүтэц нэг их сайн бүрдээгүй. Зөв үү? Тэгээд энэ оюуны хуримтлалд бүтээлч үйл ажиллагаа муутай улс орн гэж үнэлэгдэж байгаа байхгүй. Тэгтэл энэ гадна талд нь байгаа энийг саарлаар зурцсан ямар улс вэ? Сингапур. Хөгжлийн нөгөө нэг одоо гол түүчээ болоод байгаа ингэ улсууд бол эднийг нь тэгш хөгжүүлж ээж хөгжих ёстой байдаг юм байна л да. Тэгэхээр бид нар энийг гадсан ингэ тэлэлт хийж ээж инновацийн тухай ярьж эхэлнэ. Гэтэл одоо бид нар мэдлэг суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ энэ төр гэж яриад байгаа үстэй тий.
Өшөө дээр нь энэ юу гэхээр энэ технологийн төвшнүүд байна л да. Технологийн нам төвшин гэхээр дахин боловсруулах үйлдвэр, цаас хийх үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн, бүс бараа үйлдвэрлэх гэхээр бид нар одоо энэ үйлдвэрүүдийг л бий болгоё гэж ярьж байгаа үст. Одоо л дөнгөж. Гэтэл хай технологи гэдэг чинь ийм юм хийхийг хэлээд байгаа байхгүй. Гэтэл бид нар одоо энэ хавьяа ярьж байгаа нөхөр энэ хавьд очино гэхээр бас л нэлээд хол байна да. Ядаж энэ дунд нам технологиг хэрэгжүүлвэл усан онгоц хийе. За яг эрзэнэн бүтээгдэхүүн те энэ нүүрсээ боловсруулах хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ? Метал бус эрдэсийн бүтээгдэхүүнийг одоо ингээд бид нар хийж явах хэрэгтэй юм шиг байна тийм үү? Тэгэд энэ метал боловсруулалтын тийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж иж ядаж бид нар дараагийн шатны технологийн тухай ярих хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр бид нэг бол их хийсгэлээ ярьдаг юм шиг байна. Хит өндөр томьёолдог ингээд. Одоо бүр хай технологитой биотехнологиг хөгжүүлнэ гэл ингээд амар юмуд ярьдэн шүү дээ бид нар тий. Тэгэхээр бид нар хаана байгаа вэ гэдгийг бас нэг бодчих хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь хараа улс орнууд бүх юмыг хийдэг гэж байдгүй юм бэ. Ингээд одоо бидний нэг өндөр хөгжилтэй улсууд байна шүү дээ. Нэг 3 технологиг сонгож авдаг юм байна ихэнхдээ. Энэ. Тэгэхээр энэ нэг юун дээр муу гараад багшгүй би дараа нь тодруулаад яач. Жишээлбэл Америк бол холбооны технологи, компьютерийн технологи, имлэгийн технологиг хай технологиуд энэ дээр л хийдэг. Гэтэл энд одоо хятад гэхэд энэ доотлын технологиуд дээр гол анхаарлаа хандуулдаг гэж байгаа байхгүй. Бид нар эндээс 3-ыг хийдгүү маа гэхэд 2-ыг л голлож авч үзэх хэрэгтэй байхгүй. Тэрлүүгээ фокусчлах хэрэгтэй гэсэн үг тийм. Бүх юмыг бол бид нар хийж чадахгүй шүү дээ яг үүндээ бол. За тэгээд юу вэ? Төрөний нөгөө неоклассик онлын үндэс нь ингэдэг байсан. Зах зээлд бүгдийг найдчих тэгэл бүх юм окей. Гэж байгаа байхгүй. Зах зээл юу окей болдгоо гэхээр хамгийн их ашиг орлоготой үйлдвэрлэл үйлчлэгээ бол хөгжиж чинь. Тэр дээргүй төр хилэлтгүй хөгжиж чинь. Гол нь төрийн анхаарах ёстой ашиг орлогоных олж ирдгүү зүйлүүд дээр төр заавал явах ёстой байхгүй. Тэ? Заавал явах ёстой. Тэгэхээр зах зээл бүхнийг юу шийдэхгүй. Зах зээл жишээлбэл ажиллахгүй тийм нөхцөл байдаг. Зах зээл ажиллаач оновчгүй хуваарлаад идэг тийм тохиолдол байдаг. Энэ одоо дам нөлөө туулаачлах бэрхшээл гэдэг энэ юмнууд шүү дээ. Манайхан сайхан туулаачлална шүү дээ. Тийм үү? Одоос үнэгүй л гэж хэлэх юм бол эсвэл үнэгүй явах юм бодоод байгаа шүү дээ бүх юмд. Тэ? Тэр сэтгэлгээ чинь зах зээлийг чинь өөрөө хөгжүүлэх байгаа байхгүй. Нөгөө талаас институт муу хөгжсөн учраас энэ уялдуулалтын бэрхшээл гэж маш том юм байна. Энэ инүүнтэйг ингэ тохирно гэдгийг яаж мэдэх үү гэдэг асуудал тэ. Нөгөө өндөр боловсралтай нөхөр чинь хай технологитой газар хайгаад туучж байгаа байхгүй. Тэр нь бараг нуугдмал ерөөсө олж чадахгүй. Эсвэл өндөр боловсралтай хүн хайж байгаа пүүсэнд хайгаад байдаг нөгөө боловсралтай хүнээ олж чаддаггүй бас. Тэгэхээр ийм юмнууд асар их байгаа учраас зах зээл бас бүх зүйлийг шийдэхгүй. Нөгөө талаас урт хугацааны үр дүн гаргадаг юмыг уулаасаа зах зээл хийдэг байхгүй. Тэ? Богино хугацаанд асар хурдан үр дүнгээ өгдөг юмнуудыг л хийнэ. Тэ. Тэгэхээр энэ дээр зах зээл бас ажилддаг гэдэг. Тэ. За яг энэ хөгжлийн бодлого боловсруулна гэдэг нь түрүүний би ярьсан учраас энийг би алгасаад явчих. Мэдээж макро их том төвшнөөсөө эхлээд тэгээд доошоогоо ингэж уялдуулж бодлогоо боловсруулахгүй бол ингээд тус бүрдээ бодлого боловсруулах юм бол энэ хоорондоо ягаад зохицохгүй тий гэсэн ийм юм явж байгаа. За хөгжлийн бодлого боловсрууллаач ягаад хэрэгждэггүй вэ гэдэг асуудал байгаа. Би түрүүн жишээлбэл тэр боловсруулалтын хөгжлийн бодлогонд итгэхгүй юм шиг анханасаа яриад байсан шүү дээ. Тэгэхээр би л итгэхгүй байгаа юм чинь тэр ер нь хэрэгжихгүй байх уу? Хүн болгон тэгж бараг тэгж бодож байгаа шүү дээ. Яагаад гэвэл шүү дээ. Тэрийг боловсруулж явах явцад нь ингээ харж байхад бол тэд нар яг чин сэтгэлээсээ үнэндээ боловсруулаагүй л байхгүй. Ингээл цаг нь чагагдаад тэгэл нэг улс төрийн шинжтэй энэ тэндээс өгүүлбэрүүд авч тавьж байгаа боловсруулаад батлагдах ёстой гэж батлагдсан юм яг үнэндээ бол. Тэгэхээр хэцүү. За тэгтээ тэр дотор нь ингээд нөгөө сайн ягтлаагүй учраас бие биенийгээ үгүйсгсэн зорилтууд зөндөө байна. За тэгвэл наад зах нь шүү дээ тий. Инфляц ажилтгууд 2 уруу хамааралтай байдаг гэж би макро дээр зөндөө заагаал гэдэг байхгүй. Гэтэл манай бодлого дээр юу байдаг гэж бодож байна та нар? Энэ 4 жилд инфляцийг ч амар бууруулаад ажилтгуудыг ч бүр янзын болгоод тавьчихнаа л гэдэг. Хоёулангийн шийдэ хийчихдэг байхгүй. Гэтэл Америкийн 4 жилийн ерөнхийлөгчийн сонгуультай энэ Америкт юу гэж ярьдаг гэхээр нэг нөхөр инфляцийг бууруулна гэж яриад инфляцаа бууруулж явтал инфляц бууруулахын тулд яагаад вэ бид нар? Наад зах нь мөнгөний хатуу бодлого явуулчихж байгаа үстэй тий. Хөрөнгө оруулалт энэ төр багасаад ирэхээр чи ажилтгууд ихсэн үстэй.
Инфляц буруулсан үр дүнд ажилгууд ихссэн байна. Дараагийн ерөнхийлөгч ажилгуудлаа бууруулна гэж яриад тэлэлтийн бодлого явуулаад аль хэдийн инфляц болчихно. Дараагийн ерөнхийлөгчтэй ажил бэлдээд өгч шүү дээ. Одоо бид нэг бүгдийг шийдчихвэл ядаж дараагийн хүн юу ярих уу гэдэг нь аюу хэцүү болж эхэлж байгаа юм. Тийм юмнууд их байна тий. За нөгөө талаас энэ хөгжиж байгаа орнуудын статистик маш хангалтгүй байдаг. Мэдээлэл маш муу. Одоо та нар 3 их сурвалжаас мэдээ авахд гурлаа шал өөр мэдээ байгаа. Би тэрний алинд нь итгэх юм. Тэгээ би яг статистикийн төв газрын мэдээг л үнэмшиж авна гэсэн үг шүү дээ тий. Яг л тэр чинь албан ёсонд зарлж байгаа ганц мэдээ энэ л баг. Тий. За нөгөө талаас гадаад орчноос ирж байгаа гинтийн шокуудыг одоо энэ 15 жилийн дотор бид нар тооцож чадсан уу? Энэ хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо жилийн дараа яахаа хэлж чадахгүй байхад чинь. Нөгөө талаас энэ институцийн сул хөгжил бол уулаасаа энийг биелүүлэхэд асар төвөгтэй байдаг. Та нар өнөөдөр ингээ харахад сая улсын хурал дээр тэр цэнхэр номыг Эрдэнэт гişүү ингээ барьсан. Та нар энэ номноосоо ухарлаа шүү гэж орилоод байгаа байхгүй. Зүгээр тэрийг өөрсдөө баталчаал энийг мартчихж байгаа байхгүй. Ийм л асуудал байгаа. Тэ? Тэгэхдээ яах гэж баталсан чинь ойлгомжгүй тэ? За тэгэд юу төр бол шийдвэр гаргахдаа тодорхой хэмжээний гажууд л үүсгдэг. Тэр гажуудлын гол нь энд л байгаа юм л да. Хараа маш олон хүнд үр ашиг авчрах тийм юмн дээр цөөхөн хідэн хүмүүст гар хохирол учруулахаар шийдвэр байвал тэр цөөхөн хідэн нөхөр чинь эрх мэдэлтэй бол өөртөө тусдаа шийдвэр гаргацдаг байхгүй гол нь. Тийм учраас нөгөө нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргахгүй ингээл явчихна. Энэ нь хамгийн аюултай зүйл. Тэгэхээр одоо бид нар чинь төр бизнесийн юм олигарх бүтэц бий болчиход байна гэдэг чинь энэ шүү дээ. Би жишээлбэл эрсдэл заахтаа хүүхдүүдэд тэгж хэлдэг. Эрсдлийг хамгаалах хэд хэдэн арга бий. Монголд нэг шинэ арга бий. Тэр нь улсын их хурлын гишүүн болох. Та бодоод үз. Яахаараа бизнес хүн улсын их хурлын гишүүн болоод байгаа юм. Бизнесээр эрсдлээс аварж байгаа байхгүй. Тэр чинь илүү их мэдээлэл дээр очиж суучин үздэй. Тэгэхээр мэдээлэлгүй надаас хамаагүй илүү юм хийчин үздэй хамгаалалтыг. Би зөв наацхан маргааш мөнгөний реформ хийх зүгээр хотлоо ярьж байгаа шүү тий. Мөнгөний реформ хийх гэж байгаа гэж мэдэгдэж байгаа гэж бат тий. Би мэдээгүй бизнесмен, нөгөө нөхөр мэдсэн бизнесмен хоёр хоорондоо мэдээж яг уу. Тэрнээс чинь зайлсхийх аргуудаа мэдчихэж шүү дээ. Бэлэн мөнгийг солиогүй шүү дээ. 20 дугаар тогтоолоор. Тэгэд тэрнээс өнөөдөр авиалал дансандаа байршуулахад нөгөөдгөн солиол нөгөөдгөн солихгүй л үлдчих байхгүй яг заадлаа. Тэгэхээр бүр арга болж хөгжүүлж чадсан л байгаа байхгүй яг нэг бол. Тий. Ийм болтлоо хөгжичдэг. Их аюултай. Тий. За тэгээд эндээс үүдээд саяын тэр хөгжлийн шинэ онол дээр юу гарч ирсэн гэхээр түрүүний нөгөө неолиберал онолчдын гаргасан зөвшөлтсөл ер нь биш байна гэд. Одоо дахиад ингээд шинэ зөвшөлтсөл гэж зассан. Зөвшөлтслөө буцаад засаад байгаа. За юу гэж зассан байна гэхээр энэ түрүү 10 зүйл байсан бол одоо ингээд зөндөө их юм нэмээд оруулсан байхгүй энэ технологийн шилжүүлэлт мэлжүүлэлт гэж түрүүний тэр 10 дээр байгаагүй тий. Шал өөр болгоцсон байгаа ингээд хүрээлэн буу орчиндөө ээлтэй хөгжлийг бий болгоно гэд. Тэгэхээр энэ хүрээлэн буу орчиндөө ээлтэй хөгжил гэдэг чинь ядаж бидний нөгөө тогтвортой хөгжихийн үндэс үстэй. Хуучин хөгжил ер нь яаж явсан юм? Та нар хүрэн economics гэж мэднэ тий. Хүрэн economics гэдэг нь яадаг economics үлээ? Энэ нөгөө манай социализмын үеийн нэг өрөө байсан шүү дээ. Уулыг нураана, усыг эргүүлнэ гэд. Зөв үү? Тэгэл ерөөсөө ингээд хүн байгалыг эзэмдэл тэгэл ингээд хамаг юмыг ухаж аваад өөртөө ашигтайгаар ашиглах тухай философитой эдийн засаг бол хүрэн эдийн засаг байсан. Ухаалээсэн ингээд яг уул нь нураад, ус нь ширгээл одоо бид нар экогийн тэнцвэргүй байдалд орчлоо гэж яриад байгаа үстэй тий. Гэтэл экологтой халаггүйгээр яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал яриад байгаа байхгүй юу? Тэр яг хоцрогдсон болохоос манай харин малаач хуу чинь жинхэнэ экологийн малаа юу штэ технологи эко технологи юм штэ. Малчтны хүртэл ядаж газрыг сэндэжлэхгүйгээ гутлынхаа юу гэж нү үлмийг дээш нь өргөцсөн юм шонтгор хоншортой гутал өмсөө явж байгаа зү. Тэгэл яддаг. Нэг булгийг ингээд за наадах чинь ухах юм бол савдагтай маргааш өглөөл чи ам чин татчихна гэж ерөөсөө хүнийг хөргөхгүй. Энэний хүчинд бид нар ядаж экологи аваад ирсэн юм штэ. Гэхдээ жаахан муу талтай л байсан байх. Тий. Гэтэл нөгөө аж үйлдвэрчсэн орнууд бол өөрийнхөө бүх юмыг нураацсан учраас тэд нар бол одоо ингээд яаж гэнэ буцааж нөгөө экологи буцааж босгож ирэх тухай яриад шүү дээ. Анхных нь байдлаар босгож сэргийлэх тухай ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ийм эко юмнууд хамгийн чухал болсон учраас энийг юун төрөнд ярьдаг болж байгаа. Тэ? За тэгэхэд би дахиад нөгөө хоёрыг зэрэгцүүлж харуулъя л да.
хуучин бол ийм 10 зөвшөлтсөл байсан бол одоо ийм зөвшөлтсөл болоод ийм зүйлүүд цоо шинээр нэмэгдэж орж ирсэн хөгжлийн бодлогот заавал энэ зүйлүүд суух ёстой. Тэ? Тэгэхээр нөгөө түрүүний 17 зорилт дотор чинь эднэр бас ингээд давхар суудсан байгаа байхгүй юу? Бүгдээрээ суудсан байгаа. Тэ. Тэгээ яг энэ зарим нэг зүйл нь ингээд задарж орсон, зарим зүйл нь нэгдэж орсон байгаа юм л. Тэ. За одоо энд бас хөгжил ингэж үзэжсэн. Хөгжлийг бий болгох хоёр гол институт байна гэж үзээдсэн байхгүй. Нэг бол төр, нэг бол юу ах вэ? Зах зээл. Гэтэл төрөнч дангаараа хөгжлийг бий болгохгүй юм байна. Зах зээл нь дангаараа хөгжлийг бий болгохгүй юм гэдэгт бол одоо бол хүлээн зөвшөөрсөн. Аль аль нь дутагдaltaй байна. Тийм учраас энэний аль алийг нөхөөд цуг ажиллая гэдэг байгаа байхгүй. Тэгэд энэний нэг философи нь яг нэг 3P гэдэг нэг юм ярьдаг болсон шүү дээ, тий? Юу вэ? Public private partnership гэдэг тэр онлоор ингээд төр хувийн хвшил хоёр нийлж ажиллаад их гоё болох юм байна гэж гаргаж ирсэн байхгүй да. Гэтэл яг ингээд нарийн хараад байсан чинь төр хувийн хвшил хоёр хоорондоо ингээд нийлээд ажиллахаараа бас ч үр дүн өгөхгүй байгаа. Тэрний хооронд илүү их тийм дундын жуучлал хийж өгөх нэг зүйл байхгүй бол бас болохгүй байх гэдэг байгаа байхгүй. Тэр нь хинбэ гэхээр тэр нь төрийн бус байгууллага. Өнөөдөр төрийн бус байгууллагын үүргийг маш онцлж ярьдаг болчиход байгаа. Төрийн бус байгууллага гэдэг бол нэг бол мэрэгжлийн дагуу байгуулагдсан байгууллага, тий? Зөв үү? Одоо юу гэдгийг ингээд малчтын ямрын гэдэг ч юм тийм үү? Эсвэл тийм юмны үйлдвэрчдийн эвлэлч гэдэг юм уу? Эсвэл эмэгтэйчүүдийн байгууллага энэ төр нэг хүүс хүмүүсээр ялгсан янз бүрийн байгууллагууд байдаг шүү дээ, тий? Эсвэл Монголын эрдэмтдийн холбооч гэдэг юм уу? Ингээд тодорхой хэмжээний тодорхой нэг зорилготой хүмүүс нэгдсэн тийм төрийн бус байгууллагууд зорилгоо нэгдэхэд явах юм бол их олон юмд хүрж болно гэж байгаа. Тэгээ энэний тод жишээ бол сүүлийн үед нөгөө эдийн засгийн салбарын Нобелийн шагналуудыг энэ төрийн бус байгууллагууд нэлээд авдаг болсон шүү дээ. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө энэ төрийн бус байгууллагууд маш их юм хийдэг болж байгаа байхгүй. Тэгэхээр төрийн бус байгууллагуудын үүрэг нь хаана гарч ирдэг юм бэ гэдэг асуудал байна. За тэгэхээр та нар сайн мэдж байгаа. Бид нар экономиксын хичээл заахтаа хоёр төрлийн бараа байдаг гэж заадаг. Хувийн бараа гэж нэг бараа байна. Тэ? Хувийн бараа бол эзэн нь тодорхой. Нэг хүн хэрэгэлчвэл нөгөө хүн цуг хэрэгэлж болдоггүй. Миний цамц, тэ? Би өмсчих юм бол давхар надтай цуг өмсөх ямар ч боломж байхгүй гэсэн үг, тэ? Тэгэхээр иймэрхүү бараануудыг хэн хийж чаддгийг гэхээр хувийн хвшлийнхэн хийж чаддаг байхгүй. Ийм бараа яадаг вэ гэхээр хэрэглээг нь хязгаарлах боломжтой. Хэрэглээг нь хязгаарлах боломжтой. Би өмчвөл өөр хүн ерөөсөө хэрэглэх боломжгүй гэсэн үг байхгүй. Нөгөө талаас энэ дээр хамгийн өндөр өрсөлдөөнтэй байдаг талбар. Энэ талбар дээр хувийнхан маш сайн ажиллаж чадна. Тэгэхээр хувийнхныг энэ барааг хийгээд даатгачих гэсэн үг байхгүй. Гэтэл энэ байна те гудамжны гэрэл ч юм уу одоо асфальтын зам. Энэ дээр өрсөлдөөн бараг байхгүй. Тэгээд хэрэглээг нь хязгаарлах ямар ч боломжгүй. Би гэрлэн дараа очиж сууж байхад 5 хүн ирээд хажуугаар зогсож байхад нэг өндөр хүн ирээд сүйдэртчихгүй бол ямар ч байсан би тэгээ зогсчихлээ. Тэ? Зам сайжирчвал бийж дахин чийж дахин бүгдээрээ дахиад байгаа байхгүй. Тэгэхээр энийг хэн хийх ёстой? Энийг төр хийх ёстой. Тэгвэл төр энэ өөрийнхөө ажлыг хий, хувийнхан энэ өөрийнхөө ажлыг хий. Гэтэл тэгвэл чиний гаргаж ирэх гэж байгаа төрийн бус байгууллагын чинь юу хийх юм бэ гэдэг асуулт гараад ирж байгаа шүү дээ. Төрийн бусынхны хийдэг ажил байна уу? Энэ хоёр дээр хийлгэж байгаа. Нэгдүгээрт энэ хараа. Ноу хав оюуны бүтээл ийм шинжтэй бараа байдаг юм л да. Хэрэглээг нь тодорхой хэмжээнд хязгаарлах боломжтой нөгөө лиценз олгоод ч юм уу тийм юмар ингээ хэрэглээг нь хязгаарлах боломжтой мөртлөө өрсөлдөөнгүй шахуу тийм юмнууд байдаг энэ дээр. Тэгэхээр энийг маш олон хүнд ингээд хүртээхийн тулд төрийн бус байгууллагууд ажиллах ёстой гэдэг байгаа байхгүй энэ дээр. Тэгэхээр төрийн бус байгууллагын чинь гишүүдтэй ингээ инновацийг дамжуулдаг маш уян хатан систем болж хувирж байгаа. Мөн үү? Одоо ингээд жишээлбэл та Монголын банкуудын холбоо гэдэг байгууллага байдаг үстэй миний одоо санаж байгаагаар. Тэд нар одоо жишээлбэл Монголын арилжааны банкнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, хийж дээш нь сургалтанд явуулах бүх үйл ажиллагааг хийж чадах тэр институт тогтолцоо тэнд байж болох байхгүй. Яг гэвэл тэр хүмүүсийн эрх ашигын төлөө тэр ажиллаж байгаа гэсэн үг. Тэгвэл одоо юу гэдэг Монголын ихтэй сургуулийн багш нарын холбоо гэж юм байж гарч ирж болох талтай шүү дээ яг үүндээ.
Тэгээ багш нар их ашгаа тэрүүгээр хамгаалуулаад ийш тийшээ явах бүх юмаа сургалт энтрээ тэр замаар аваад явах юм бол бас боломжийн юмнууд гарч ирэх боломжтой шүү дээ. Нөгөө талаар энэ нийтийн эзэмшлийн нөөц гэж нэг айхтар юмнууд байна. Бэлчээр Монголд. Энийг хувийнхан шийдэж чадахгүй, төрж шийдэж чадахгүй яг нарийн дээрх юм бол. Тэ? Хувийнхан шийднэ гэхээр одоо нөгөө тойруулаа хашаа барьчих байхгүй яг үндэ бол. Зүг үү? Тэгэл энэ дээр чинь нөгөө бэлчээрээс болоод зодоонүүдээ болоод эхэлнэ. Гэтэл ядж яхад манай бэлчээр чинь ингээд нүүдлийн мал аж ахуйтай бэлчээр дээр энийг яаж зохицуулах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энийг яг нарийн дээр ярих юм бол тухайн орон нутгийн community-г л хамгийн сайн зохицуулж чадах магадaltaй. Тэд нар өөрсдөө мэдж байгаа учраас тийм. Тэгэхээр энэ зохицуултуудыг хийх бололцоотой байдаг учраас энэ ногоон талбар дээр төрийн бусынхан ажиллах ийм уулаасаа үндэс байна. Тэ? Тэгэхээр одоо хөгжлийг бий болгохын тулд 3 том зүйл ажиллах ёстой юм байна. Хувийнхан ч ажиллах ёстой юм байна. Төрийнхэн ч ажиллах ёстой юм байна. Дээр нь юу яах нь вэ? Төрийн бусынхан маш сайн ажиллах ёстой юм байна гэж. За төрийн бусынхны том давуу тал байдаг. Төрийн бусд инновац нэвтрэх боломж их хурдтай байдаг. Ер нь бол. Яг хувийнхан шиг инновац нэвтрэх. Төрийн бус дээр. Мөн төрийн бусынхан маш их уян хатан бүтцээ өөрчилчих боломж энэ төр нь их уян хатан байхгүй. Төр шиг ингээд үндсэн хуулиндаа хүржээж янзлна гэдэг байхгүй шүү дээ. Гишүүд нь хуралдаал за ингээд янзалчих гэвэл янзарчих байхгүй яг үнд бол. Тэгэхээр энэ уян хатан тогтолцоодоо тусгай мэдлэгийн бүлгүүд байдаг тийм. Энэ онцгой бүрийн тусгайсан мэдлэгийн бүлгүүд байхгүй. Монголын тогоочтой холбоо гэдэг жишээлбэл байж болно шүү дээ. Байдаг баха тий. Тэгээ одоо тэр тогоочтой холбоон дээр л Монголын тогоочд хөгжих байхгүй яг үндэ бол. Тэгэл тэд нар зэрэглэл олгоод энэ манай хамгийн сайн тогооч гэдэг ингээ бүгдийн зэрэглэл олгоцсон. Тэр зэрэглэлийн дагуу нөгөө одоо жишээл тогооч авах гэж байгаа газрууд тэр зэрэглэлийг хараад авчихна. Тэгээс биш тэд нар дээр хайлт хийгээл ингээ тогоочоо дахиж шалгаад бүүн зардал гаргахгүй гэсэн байхгүй. Энийг transaction cost гэдэг байхгүй. Ингээд хүнийг шалгаж авахын тулд байгууллагууд маш их зардал гаргаж шүү дээ. Зарим нь одоо 3 сар ингээд ажиллуулж яд нөгөө хүнээд таних гэж оролдоод байгаа байхгүй. Тэгсэнд орвол ингээд шууд мэрэгжлийн байгууллагууд нь итгэмжлэл өгөөл ингээд явуулчих юм бол би тэр мэрэгжлийн итгэмжлэлийг хараа шууд авчих шүү дээ. Ямар ч юу байхгүй. Ахиж шалгаж малгаж заваараад байх юм байхгүй болчих жоохгүй. Нөгөө талаас мэрэгжлийн байгууллагын шалгачиж байгаа юм чинь тий асуудалгүй болно гэсэн үг байхгүй. Тий. Тэгэхээр одоо чамд жишээлбэл ийм байж болно шүү дээ. Санхүү одоо санхүү юу гэдэг лээ? Нэгтлэн бодогчтой холбоо байна. Санхүүгийн холбоо байна тий. Энэ бүх холбоонууд ингээд одоо нэгтлэн бодогчтой холбооч нэг мэрэгсэн нэгтлэн бодогч гэж зэрэг өгöd байгаа шүү дээ. Тэр чинь одоо нэг хүлэн зөвшөөрөгдсөн зэрэг үстэй. Тэгэхээр юм бол одоо байгууллагууд мэрэгсэн нэгтлэнгийн зэрэг аваад ирэхтэл ок шүү дээ, тийм үстэй. Заавал тэрийг дахиж нябо хийж чадж гэнэ үгүй гэж шалгах шаардлагагүй үстэй. Тэ? Тэрүүн шиг ингээд юу харин гэхдээ эдийн засгийн тийм байдаг юм уу мэдэхгүй. Манай эдийн засгчид асар төвөгтэй хүмүүс байдаг. Энд одоо ингээд 10 эдийн засгчдыг авчираад нэг л зүйлийн талаар бол 10 янзаар ярьж мэдчих. Тийм учраас нэгдсэн шалгалт авч цэрэг мэрэг өгөхөд асар төвөгтэй хүмүүс шүү дээ. Цагаа тулахад. Гэтэл нэг бол нөгөө стандартаа дагаад бүрдэх чинь гайг байгааз тий гайг. Тэгэхээр бас нэг тийм зовлонгууд байж магадгүй. А нөгөө талаас та нар яг өөрсдийнхээ яг мэрэгжлийн дагуу ч юм уу яг нэг чиглэлийн хүмүүс байгаа учраас тэн дээр итгэлцэл асар өндөртэй явдаг. Ерөөсөө одоо байгаа энэ хөгжлийн бас нэг цаана байдаг бүр нэг үндэс суурьнд нь байдаг нэг зүйл чинь итгэлцэл гэж юм байгаад байгаа шүү дээ. Өнөөдөр жишээлбэл би ингээ харж байгаа төрд итгэх итгэл нэлээд алдарсан юм байна гэж бодоод байгаа. Тэрний одоо бүр нэг илэрлэн саяын сонгуулийн үр дүн үстэй тий. Итгэдэг байсан хүмүүсээс ингээ асуухаар за би тэнд очиж өгөөд яах юм. Өгөөд гарч ирсэн хүний яг адилхан энэ гэдэг байгаа. Тэгээд тэд нар гараад юм янзлахгүй. Тэгэхээр энд нэг юм болцсон байгаад энэ алга болцсон. Тэгэхээр төрийн ямар ч байсан ийм алга болцсон юм чинь одоо тэгвэл яг ийм мэрэгсэн байгууллагуудын хүмүүс дээр итгэлцэл гарч ирээд манаа тэр гээд явах юм бол өөр байж магадгүй шүү дээ. Тийм үү? За тэгээд бас нөгөө төлөөлөл болж шаардлага тавих чадвар нь хамаагүй өндөрсөждөг байхгүй. Би тэрний нэрийн өмнөөс ярьж гин гэнэ үстэй тий. Би очиод ингээд ганцаараа яриад байвал Батцөх гэдэг хүний л төлөөлөл болчих байхгүй. Гэтэл би Монголын ихтэй сургуулиудын багш нарын холбооны нэрийн өмнөөс ярьж байгаа гэж ингээд яриул хамаагүй том юмны тухай яриад эхэлчихэж байгаа байхгүй хүнд бол. Нөгөө жижиг хувьцаа эзэмшигчдийн холбоо байгуулж агаад том хувьцаа эзэмшигчдийн өмнөөс босчих болно шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээнд шүү дээ тий.
Тэр үн шиг эвлэр чадвал бид нар бас юм хийх боломжууд бол байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр юу одоо бол энэ засаглал шинжилэл энэ хийхийн тулд энэ нэг бидний ярьж салдгүй нэг хэдийн юм л байгаа юм л да. Энэ авилгалыг бууруулах гэж нэг ойлголт байна тий. За тийм энэ буурдаггүй авилга байдаг юм дөө. Тэгээд нөгөө талаас энэ төвлөрлийг сааруулна гэдэг нэг юм яриад байгаа юм тий. Төвлөрлийг сааруулж хинд өгөх юм. Тэгэхээр түрүүний нөгөө 3P-ийн дүрмээр бол нэг хэсгээ хувийнхандаа өгөх гэсэн байхгүй яг үндэ бол. Тийм үү? Одоо бол бид нар бас дахиад нэг хэсгээ төрийн бусынхандаа өг гэж хэлэх гээд байгаа байхгүй яг үнэндээ бол. Төрийн хийдэг ажлуудыг төрийн бусынхан сайн хийх байхгүй яг үнэндээ бол. Тэд нар хий. Тэгээд энэ хөгжлийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ? Хөгжлийнхаа төлөө бид нар яаж оролцох вэ? Төрөний бичиг баримт боловсруулахад бид нар бүр чин сэтгэлээсээ гар бие яаж оролцох болцоо бүрдэх үү? Тэ? Энд ер нь оролцсон хүн тун ховор байх гэж би бодож байгаа. Төрөний тэр айхтар хөх номыг бүтээхэд Монгол улсын иргэдээс хэдэн оролцсон юм? Тэрийг оролцоог нь хангах гад тэр нөгөө яг нэг удаагийн юм шиг тийм хурлууд зарлаад байсан байхгүй. Тэгээд тэнд нь нэг удаа л бие лав очиж суусан. Тэгээд ингээд хараа зогсож хагаад сууж хахад тэнд нэг ярьдаг хитгэн хүн байдгийн телевизээр гардаг нэг хитгэн хүн. Тэгэл тэдрэн тэгэл ярьчин тэгэл болоо. Оролцоос нь оролцоос. Уул нь би бодохдоо тэр хүмүүсээс илүү ярьдаг хүмүүс нь ярих боломжийг олох тийм механизмыг бий болгох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тийм үү? За тэгээд энд нэг юм ба энэ хөгжлийн нөгөө маш олон индексүүд байгаа. Хөгжил гэдэг бол чанарын үзүүлэлт тийм үү? Чанарын үзүүлэлт. Чанарын үзүүлэлт учраас асар олон зүйлээр хэмжиж ижил үр дүн нь гарч ирэх ёстой шүү дээ. Энэ бол тоон үзүүлэлт биш. Тэгэхээр хөгжлийг хэмжих гэж маш олон удаа оролцсны нэг илэрхийлэл нь бол хүний хөгжлийн индекс. Тэгэхээр энэ хүний хөгжлийн индексээр жишээлбэл 2014 онд манайх 188 орноос эрд байж гэн л да. Бас дажгүй дундаас дээгүүр байгаа зү. Манай хүмүүс чинь гайгүй хөгжсөн юм биш үү? Тэ? За нөгөө талаас эдийн засгийн эрх чөлөөгөөр хэрэгтэй сангийн эдийн засгийн эрх чөлөөний индексээр бид нар 96-ад байна. Бас энэний бараг тал хавцаа л. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь юу вэ? За эдийн засгийн эрх чөлөөг бас ингээд 10 талбараар хэмжинэ. Тэр нь юу энэ дээр байдгүй гэхээр төрийн оролцоо маш бага байх хэвээр. Татварын ачаалал бага байх хэвээр тий. Нөгөө нэг олон лиценз авдаг тэр процесс маш цөөн байх хэвээр. Тэгжээд нөгөө эдийн засгийн эрх чөлөө хангагдах хэвээр байхгүй. Тий. Тэгэхээр тэрүүгээр бас л манайх дунд хавцал байдаг юм байна л. За Gini индекс гэж юугаар хэмждэг? Энэ юу хэмждэг вэ? Орлогын тэгш ус байдлыг хэмжиж байгаа тий. Тэгэхээр ийм байна. Хэрвээ нэг хүнд ногдох орлогоор хөгжлийг хэмждэг байх юм бол хүн болгонд орлого тэгш очдог байсан бол энэ ямар ч асуудалгүй. Энүүгээр хэмжээл болоо. Бүх хүний орлого 10% нэмэгдсэн гэсэн үг шүү дээ тий. Нэг хүнд ногдох орлого 10% нэмэгдэнэ чи бүх хүний орлого 12% нэмэгдчихнэ шүү дээ тий. Гэтэ бүх гэдэг нь барилддаг биш шүү дээ. Б үүхээ. Тий бүх. Тий. Хүмүүс буруу бичиж аваад тэгээс үлдээ олон юм яриад тий. Саяхан нэг юм дээр тэгжсэн ер нь нэг аавал бичсэн юм шиг хэлж аваад би хүүдээ юу хэлхээ мэдхээ байцлаа гэдэг байгаа байхгүй. Миний хүү ингээд сур ном сайн сур тэгээд янзын сайхан амьдрал гээл намайг хар гээл гэхээр нөгөө бүх хүн хамаагүй сайн байгаа байхгүй. Тийм бааз? Барилддаг бүх надаас хамаагүй сайн байгаа учраас барилд гэлтэй ч биш айгүй төгтөөлт. Тэгэхээр хоёр л байр. Бүх барилдаж болох юм шиг байна. Тэгвэл их хурлын руу авчих. Тэ? Эсвэл дуучин ч юм уу ямар нэгэн жүжигчин л болох хэрэгтэй. Тэгвэл бас болоод байна. Сүүлийн үед та нар ингээд ажил аваад байгаа хүмүүсийг харахад голдуу тийм байгаа ч. Тэ? Тех хэрэгтэй биш болчиход байна. Тэ. Тэгэхээр хэрвээ бүх хүний орлого жигд хуваарлагддаг байсан бол ёо амар. Гэтэл энэ хуваарлагддаг л учраас энүүгээр хэмжилт хийж байгаа. А тэгээд дээр нь институт муу байгаа тохиолдолд энэ улам бүр ихсэж байгаа. Одоо та нэг Монголын Gini индекс ихсэж байгаа гэдэг нь яаж нөхөр орлогын ялгаа маш их болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм үү? Гэтэл нөгөө түрүүний цэнхэр номон дээр нэг амар зорилт байгаа. Дунд давхаргийнхныг маш их нэмэгдүүлнэ гэж байгаа байхгүй юу? Юу дунд давхаргийнхан биш манайхан чинь шоргоолжин бүтцтэй болоод ингээд дундуура тасрах гад хоёр дэшегээ яа.
Тэгэхээр одоо нэг харган дундлын бүдүүн болгохын тулд хоёр талаас нь шахаж өгөх ёстой юм шүү. Тэгжээж л дундаа бүдүүн болгох. Тэр хоёр талаас нь шахах механизм нь юу? Бодох хэрэгтэй тий. Зөв. За дараа нь улс төрийн эрх чөлөө гэж нэг юм байдаг юм. Freedom House гэдэг байгууллагаас хэмждэг. Тэр индексээр манайх 194 орноос 53-т байна. Энэ улс төрийн эрх чөлөө гэдэг бол ардчлалыг хэрэг явуулж байгаа вэ гэдэг зүйл. Гэхдээ энд нэг дутагдал бий. Энэ бол нөгөө хүний эрх чөлөөг тунгагласан байдлын хэмжээд байгаа байхгүй гол нь. Тэгэхээр чи манайч үндсэн хууль молондоо үндсэн хуулийн 2 бүлэг тэр чигээрээ хүний эрх байгаа юм чи. Янз ерөөсөө. Тэгээд будахтаа Америк шиг удаа тавьчихж шүү дээ одоо бол. Бид нар бүр ардчлаар бол аймаар сайн. Гэтэл нарийнда хэлэх юм бол тэр тунгагласан зүйл нь хэрэгждэггүй гэдэг нь маш хэцүү шүү дээ. Яг үннээсээ хэрэгжгүй. Тэр хэрэгжил талаас нь хэмждэг индекс олохгүй бол энэ жаахан тунгаглалын шинжтэй. Бүр сонгуулийн ардчлаар хэмждэг байхгүй. Тэгэхээр манай бүх хүн сонгуульд оролцох хэрэгтэй юм чи. Зөв үү те? Гэтэл одоо жишээлбэл та нар дөнгөж социализм ялсны дараа манай зарим хүн сонгуульд оролцдог байсан шүү дээ. Жишээлбэл хар шар пиадлууд оролцдог тий. Тэр чинь хүний эрхийг хаагдсан байсан байгаа үстэй. Тий? Гэтэл одоо бид бүгд орно шүү дээ. Ямар ч сайн. Тий. Аз жаргалын индекс гэж сүүлийн үед бас энийг хэмжиж байгаа хөгжлийг хэмждэг нэг үзүүл. Тэгэд энэ хөгжил нь өндөр байхаар л аз жаргалтай байдаг. Бид нар ч гэсэн дажгүй аз жаргалтай байх уу. Гэхдээ энэ жаахан хэцүү юм байна уу, тий? 157 орон хэмжигдснээс 101 дээр гэхээр сүүлийн 3-1-д байгаад байгаа учраас жаахан аз жаргалгүй болцсон юм шүү. Гэхдээ аз жаргалтай болон аз жаргалгүй байхад баг ганцхан критерий хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Хүлээлт гэж нэг ойлголт эдийн засагт байдаг юм л да. Хүлээлт. Юу вэ? Би ийм болно ч юм уу, манай улс ийм болно, ажил маань ийм байна гэсэн нэг төсөөлөл байгаа ч тийм. Тэрийг маш гоёор төсөөлчихгүй, маш гоёор төсөөлчихье. Тэгэд би ингээд орох тэр нөгөө төсөөсөнд нь хүрэхгүй болохоор хаппи бишүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг сургах арга нь яах вэ гэхээр муу төсөөлөл гэж хэлмээр юм шиг. Байж болох муу тохиолдолд төсөөлөл орж ирэх түүнээс л жаахан дээр байхад л энийг л явчих шүү дээ. Болно тий? Тэгэхээр тэгж заачвал баг болмоор ч юм шиг. Гэхдээ хүн болгон тэгж үгэнд орохгүй л тий. Оо. Энэ бас баахан олон асуулгаар хэмжинэ. Тий. За дараа нь засаглал энэ дөрмийн засаглал үйлчилж гэнэ гэсэн засаглал бол бас манайх гайгуудуул юм байна л да. За хамгийн сүүлд тэр миний яриад байгаа тэр хөгжлийн шинэ онолын хүрээнд хэмжиж байгаа нэг индекс нь нийгмийн ахиц дэвшлийн индекс гэж байдаг. Social Progressive Index гэж байгаа. Энэ индексийг нөгөө бидний өрсөлдөөний онолыг гаргаж ирсэн Майкл Портер гэдэг хүн хэмжилт хийж байгаа энэ хүн. За энэ хэмжилтийг 2014 оноос хойш хэмжиж эхэлж байгаа юм байна лээ. Энэ хэмжилтээр нөгөө 3 талбар дээр хэмжиж байгаа. Нэгдүгээр амжиргаа нөгөө амьдралын байдал нь ямар байгаа гэдгийг хэмжинэ. Хоёрдугаар хүмүүс нь ямар чадвартай гэдгийг хэмжинэ. Гуравдугаар хүмүүстэй тэр чадвараа гаргах боломж олгож гэнэ үү гэдгийг хэмжинэ. Тэгээд тэр 3 хэмжилтээр манайх 133 орноос 81 жигссэн байна л да. Тэгэхээр эн чинь бас жоохон хоошоод бол юм байна тий. Тэгэхдээ та нар иймэрхүү маягаар нэтээ шууд хайлт хийхэд энэ ингээ гараад ирнэ. Нөгөө ингээд энэ бүх талбарууд дээр ингээд хэмжилт хийгээд оноо өгөөд тэгээд ингээд индексжүүлсэн 100 байх юм бол хамгийн төгс тохиолдол. Тэгэхээр манайхаараа 60 хэд 50 хэд гэдэг юм чинь дундаас дээгүүр орчмол байна да. Энэ 3 индексээ нийлүүлээд харахаар манайх нэг 61 гэдэг нь дундаас 10 поинтээр л их байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бас тийм ч хөгжилтэй улс биш болж таарах гэдэг юм л да. За тэгээд ингээд бүр ингээд зарим нэг зүйлийг ингээд динамикаар нь харуулад нөө дундачтаа нь харьцуулж энэ төр үзүүлсэн байгаа. За тэгээд эцэст нь энэ хөгжлийн талаарх яриа маань юу ярих гэж би та нарт ирсэн бэ гэхээр өнөөдөр бол хөгжлийг нэг хүнд ногт хорлогоорч хэмжихээ болсон юм байна тийм ээ. А эсвэл ингээд хөгжлийг бий болгохын тулд орлогын дахин хуваарлт хийгээд хөгжүүлчин ч гэж ярихаа болсон юм байна. Институцаа янзалж яагаад гой хөгжчин ч гэж нэг ярихаа болоод байгаа юм байна. Эцсийн эцэст ерөөсө хөгжин гэдэг нь хүн дээрээ л байх хэрэгтэй юм байна. Гэтэ хүн нь маш чадамжтай хүн байх хэрэгтэй. Чадамжтай хүн гэдэг нь 3 юмар хэмжигдэл гэдэг шүү дээ. Нэгдүгээр тэр бол амьдралын чадамжтай, хоёрдугаар яг уу ямар нэгэн хэрэглээгээ хангах чадамжтай, гуравдугаарт нь яг уу гэхээр сонголт хийх боломжтой. Тим хүний тухай яриад байна, тий? За тэгээд юу яах нь вэ гэхээр
манайх яг өнөөдрийн байдлаар тодорхойлсноор бол энэ хөгжлийн ийм үе шатны доод түвшинд нь очиод ингээ гаццсан гэдэг байгаа байхгүй. Гэхдээ тэр нь тогтвортой төвшин. Хамгийн сонирхолтой. Тогтвортой гэдэг нь шүү дээ. Бид нар ингээд ямар нэгэн шок өгөөд ингээд байж байгаа төвшнөөс хазаалгахад л дахиад яаж хийж байгаа буцаад тэр төвшөндөө ирээд идэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл аттрактор гэсэн үг ингээд татагч. Тэгэхэд яадгүй гэхээр яагаад тийм аттрактор байгаад байна гэхээр бидний эргэн тойрон дахиад түлхэгч нар байж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл буцаагаад энэ талаас нь ч юм уу энэ талаас нь ч юм уу шахаж буцааж авчирч өгчөөд дээ шүү дээ. Тэгэхээр төрийн гол үүрэг нь яах вэ гэхээр тэр түлхэгчийн цаана дахиад нэг татдаг аттрактор байгаа. Тэгэхээр ингээд давуулж шид гэж байгаа юм л да. Эндээс нь барьж байгаа тэр нөгөө түлхэлт нь юу түлхээд байгаа нөхөрдөөр давуулаа цаана шидчихээр цаашаа өнгөрөөд өөр нэг тэнцвэрт очиж орно. Тэр бол бидний дунд төвшний тэнцвэр. За тэрийг хэн хийж чадсан гэхээр одоогийн манай энэ өмнөд Солонгосын жишээн дээр их ярьдаг юм лээ. Нөгөө өмнөд Солонгосын одоо энэ ерөнхийлөгч байгаа эмэгтэй аав нэг цэргийн хүн байсан шүү дээ тий. Энэ хүн 60-70-аад оны үед яасан гэхээр нөгөө өмнөд Солонгосын компаниудыг төрөөс нь ингээд угжаад дэмжижсэн байхгүй. ээлжи хонд энэ бүгдийг нь угжаад нөгөө усаа онгоц хийлгээд сайн нөгөө 2 дугаар шатанд байжсэн усаа онгоцыг хүчээр хийлгээл гадны улсууд руу явуулж барилга бариулаад янз бүрийн юмнууд хийлгээд ингээд Солонгосыг таниулж ирсэн байгаа. Тэгэхээр тэрнээс тэн дээр яг ингээд Солонгосын нэг үсрэлтийг төрн ингэж хийж өгсөн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг тийм юмыг хийж чадах их тийм одоо юу гэмтэй дайчин төр нэг удаа байх хэрэгтэй биш үү? Дайчин төр. Одоо манай төр чинь ерөөсө тийм үлөвгөр төр байна шүү дээ тий нэг тийм үлөвгөр төр бай. Би яагаад үлөвгөр гэдэг юм гэхээр та нар сая нэг Цэнддоо гэдэг хүний бичсэн нэг өгүүлэг байгаа бах. Юу гэсэн гэхээр буцснаасаа буцаад буцуу гэдэг нэг өгүүлэг байгаа. За яасан бэлээ? Эхлээд татварыг нэмнэ гээл тийм үү? Тэгэл унсан шүү дээ тийм үү? Тэгжээснээр за одоо ингээд болио доо гэл. Болцсон. Гэхдээ уулын тэр чинь гарч ирэхдээ бол татвар матвартаа ноцолдохгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ингээд ийшээ яваа. Тэгээд ингэдэг юм уу гэжээснээ ингээд. Тэгэхээр энэ чинь ерөөсөө яаж нөгөө шийдвэр гаргах тийм чадамжгүй юм уу? Эсвэл ямар ч тийм дайчин юм байхгүй. Эсвэл ямар ч төлөвлөлтгүй байгаа байхгүй юу? Эсвэл хүрх тийм хараа мараа огт байхгүй. Тийм байгаа байх. Тэгэхээр энэ түлхэлт гэдэг юмыг хийж өгч чадахгүй гэсэн үг байхгүй энийг. Гэхдээ энд юу гэм бичлэг хийж байгаа болдог юм бол нэг хэдин юм байдгийг. Энэ түлхэлтийг хийсэн ихэнх кейс нь цэргийн генералууд авж юм цэргийн диктатор тогтоож жагаад нэг гаргацсан тохиолдлууд байдаг байхгүй. Төрийн эргэлтийг цэргийнхэн хийж байгаа. Тийм тохиолдол. Гэхдээ тэр цэргийнхэн бол зүгээр нэг манай цэргийнхэн шиг цэргийнхэн биш. Тэр бас их өндөр боловсролтой хүмүүс байж ээж тэрийг чинь хийсэн бай таарах гэдэг нь тий нэг тийм тохиолдлууд байгаа. Тэгэхээр тэрийг одоо жишээлбэл манад байж болох ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй. За. Тэгэд энэ хамгийн гол тэр нэг сул байгаагийн гол кейс нь энэ ирээнд хайх үйл ажиллагааг маш их хийж байгаа байхгүй төрийнхэн. Төрийнхэн төрийг ашиглаж ирээнд тайгаад байгаа байхгүй. Зөв үү? Тийм юм хийж байгаа учраас тэр түлхэлт мүлхэлт бол тэднэрт ерөөсөө сонирм биш байгаа яг үнэндээ бол. Магадгүй бүр түлхэлтгүй байх нь тэднэрт ашигтай ч байж магадгүй. Тэ? Ирээнд гэдэг нь нөгөө нэг ашиг хонжоо хайх үйлдэл хийж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ местийг ашиглаж ашиг хонжоо хайгаад байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр та нар бодоод үз. Ерөөсөө 3 төрлийн байгууллага байгаа шүү дээ. Төрийн байгууллага, хувийн байгууллага, төрийн бос байгууллага. Тэгэхээр төрийн байгууллагын хүний шийдвэр гаргалт өөр байх ёстой. Төрийн байгууллагын хүний шийдвэр гаргалтын үндсэн гол критерий нь ард түмэн эрх ашиг гэсэн юм байдаг. Гэтэл хувийн компани шийдвэр гаргалт чинь ашиг үздэй. Ашиг. Зөв. Төрийн бус байгууллагын шийдвэр гаргадаг гол критерий нь гишүүдийн эрх ашиг гэдэг юм байдаг. Тэгэхээр нэг юу хин байгаа шүү дээ нөгөө Пол Крugman гэдэг хүний биччихсэн ном байж байгаа шүү дээ. Компани захирал төрийн юу ерөнхий сайд хийдэг юм аа гэд. Тэр номыг сайн уншаарай за. Нaan чинь хоёр өөр цар хүрээтэй хоёр өөр зорилго дээр ажиллаж байгаа юм шүү дээ. Өөр. За тэгэхээр дараагийн нэг ойлголт нь бид нар одоо хэрвээ хөгжлийг бий болгох гэж байгаа юм бол төр, хувийн хөвшил, олон нийтийн байгууллага гэсэн гурвалсан холбоог маш сайн хийж өгөх ёстой гэж.
Тэгэд энэ түрүүн нэг хавар тавьжсэн нэг өөр хүний илтгэл дээр гарсан л да. Тэн дээр ингэсэн байсан. Төр тэгээ хувийн хөвшил гэдэг юм хоёр бүлгийг зурж агаад тэгээд төрийн бусынх нь ингээд буур гадна талын хүрээнд дээр байж байгаа байхгүй. Ерөөсө орж чаддаггүй. Гэтэл яг үнэндээ бол бидний тэр өндөр хөгжилтэй гээд одоо сүүлийн үед кейс болоод байгаа улс орнуудын энэ хоёрынхоо хооронд нь төрийн бусынх нь жуулчлалууд байдаг. Гол механизм нь тэндээ байдаг. Тэ? Ийж өгдөг. За тэгээд эдийн засгийн хөгжлийн асуудлыг их улс өөртөө судлах хэрэгтэй юм шиг байна уу? Бид нар яг үнэндээ бол ингээд нэг чин сэтгэл гэж юм байхгүй болчиход байгаа байхгүй юу? Яг үннээсээ Монголыг хөгжүүлэх гээд байгаа юм. Тим хүн хийдвэ. Та нар энэ хөгжүүлэх гэж бодож байна уу? Бодож байна уу? Ямар сайн хүмүүс. Тэгвэл бүгдээрээ нийлж төрийн бус байгуул л да тийм үү? Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Имба холбоо гэж байгаа. Тэгээд тэндээсээ аргументуудаа гаргаж тавиад тийм үү? Тэгэх юм бол арай хүчтэй болно шүү дээ. Тэгэхээр тэр дотор гол нь энэ хөгжлийн стратегийг боловсруулахад оролцох гол мэрэгжилтнүүд маань улс төр судлалын хүн байх хэрэгтэй. Тийм үү? Байгаа юу? Та нар чинь зөндөө олон мэрэгжилтэй хүмүүс байгаа үстэй. За, социологч хүн байгаа юу? Байгаа. За тэгээд эдийн засаг масаг гэдэг ингээд үнэн сэтгэл судлал үндэсний ёс заншил судалдаг маш олон хүн байх хэрэгтэй. Монгол хүний Монгол үндэстний үнд зүйл нь юу юм? Яг одоо Монгол хүн юуг их мэддэг? Их орон ээж аав, гэр бүл. Зөв. Эцэстээ яг үүндээ бол ингээд маш том шийдвэр гаргалтын дээр дотор хүнтэй яриад ингээд шүүлтүр хийж байгаа тохиолдолд үнд зүйлэндээ ирж тулж шийдвэр гаргадаг. Тэр Монгол хүний дотор бол нэг их орон гэдэг нэг үнд зүйл байсан юм шиг байна. Яагаад гэвэл бид нар маш олон мянган жилтэй 100 жил энийг их орныг ингээд яаж хийж яагаад нэг аваад яваад байсан байдгийг шүү дээ. Энэ хэдхэн юм? Хэдхэн хүн 1918 онд Монгол улсын хүн амыг тоолоход 618 мянган хүн л байсан. Энэ одоо бидний энэ байж байгаа нутаг дэвхэр дээр. Энэний 100 мянган хятад хүн байсан. Тэгэхээр 500 гаруй мянган цэвэр цусны за одоо энэ аюулгүй гэж. Монгол хүн байж байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхэд энэ бол сүнж байгаа үндэстэн мөхж байгаа үндэстэн гэсэн тийм тодорхойлолтод очиад орцсон байсан үндэстэн өнөөдөр ядаж 3 сая болцсон байх гэдэг чинь том амжилт биз. Тэгэхээр нэг юм байгаа биз? Нэг юм бай. За тэрийг л олоогүй гэсэн. Бид нар олж чадахгүй байгаа гэсэн, тий? За нөгөө талаас бид нар энэ хөгжлийн үзэл баримтлал гэдэг ингээ гоё бичиг баримтын дээр баталсан юм бол ядаж төрийнх нь энэ соёлыг суулгаж өгөх хэрэгтэй байхгүй. Улсын хурлын гишүүн ярьж эхлэхдээ цэнхэр номоо урдаа тавьдсан. Тэдгээр заалтаар бол эн чинь дэмжигдэж гэн эн чинь болохгүй байх гэж яриад байх юм бол би ядаж цэнхэр номоо дахиад харах хэрэгтэй болж эхэлнэ дээ тий. Гэтэл цэнхэр номоо л мартчихад байгаа учраас энд хамаг аюул тэнд байгаад байгаа шиг санагдаад байгаа. Тий. Гол нь одоо хэдүүлээ энийг номны нүрийг одоо жинхэнэ батлагдсан цэнхэр нь энэ шүү дээ. Тэ? Энэ манай сургуулийн номын санд 10 байна лээ. Энэ дээр юу 12 давхрын номын санд. Тэгээ энэ богинохоо нэмэх. Энийг хаваад нэг харчаараа за. Уул нь бас дажгүй юмнууд бичсэн юм бэлээ. Дээр нь эн чинь 15 жилийн ингээд 5 жилээр таслаа төлөвлөсөн байлээ. Тэгээд бас чи гэж ингээд үе шаттай хийн энтергээ бичсэн. Үнэмшиж болохоор дуу юмнууд дотор нь хийн. Тэ? Тэгэхээр энд хэрвээ бид нар энийг үнэмшээд овоо соёлтой ажиллаад эхлэх юм бол саяын тэр юмнууд дажгүй болчих штэ. За ингээд миний зүгээс яг хөгжлийн талаар ярих зүйл маань ингээд өндөрлж байна. Тэгээд яг та нар асуудал авлах зүйл байвал тийм ээ. Заавал хөгжил гэж яг зүгээр эдийн засгийн тал малаар мэдэх зүйл байвал хариулж болно.